Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зурж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Өглөөний мэнд Гэр бүлийн радио дээр хэллээ. Дахиад эхлэе. За дахиад эхлэе. 1 2 3 өглөөний мэнд. Юунаас нэг өглөөний мэндэл хэлнэ шүү дээ. тийм үү. За уучлаарай. За эхлэе. 1 2 3. Тэ бүр аяа чангалаад яг дөнгөж хэлж байгаа юм шиг дахиад эхлэе. За эхлэе. За 1 Өглөөний мэнд. Гэр бүлийн радио 104.5, 84.5 дэлгэн дээр та яг одоо радиогоо сонсож байгаа бол Улаанбаатарын өглөөг сонсож байна. Харин Facebook дээр Гэр бүлийн радио 104.5 гэх хэлээр бичээд пэйжээр дүрстэйгээр үзэж байгаа бол Улаанбаатарын радио Улаанбаатарын өглөөг үзэж байна шүү. Тэгж байгаа. Ухаа. За сонсогч болон үзэгч та бүхэн минь сайхан амарсан бизээ. Миний хоолой их сонирн байна уу? Нийтгүй. Би одоо өглөө юм ярьж болох юм уу яах вэ? Сайн аим хүчтэй хэд огцсон чинь. Яд. Гой сүртэй Сүршээ бодит амьдрал шүү дээ. Арай. Яагаад тайгүй? юм бэ? Та нар тэгдэг юм уу мэдэхгүй байна. Би нөгөө нэг нилээ угаасна. таксигаас ирж байгаа. Таксилаа Такси юу өнөртэйсэн үү? Үгүй. За Машины ард суухаар ингээ миний дотор. Тэгдэг. зарим хүмүүс Тэгдэг. ялангуяа эмэгтэй хүмүүс Яагаад тэгдэг ёстой мэдэхгүй. Машины ард суухаас Эмэгтэй гадна хүмүүс зүгээр жолооны ард биш суухаар л дотор мухаар гэдэг. Тэр дундаа хэрвээ жолооны нэгдүгээрт ард суугаад. За хоёрдугаарт за уцаа харах юм бол бүр бүүст гин. Бүр ингээд бүр ирчимжин. огих магадлал нь бүр нэмэгдэнэ. За нэмэх үү наатхан дээр чинь нэмвэл нөгөө машин нь салон нь муухай өндөртэй бол Бүр нэмэргүй гэдэг байгаа тийм. би яг энэ бүгдийг хийж үзсэн саяхан. Өнөөдөр яг надад онцгой зүгээр амбицийн л өвчин гэж бодоод байгаа Гүй, байхгүй. Урд суух тий. Жолоо атах тийм. Үгүй амбиц бол жинкнээс хойно суух байхгүй юу? Ер нь бол үгүй шүү. Бас тий тий. Үгүй Боос шүү. ууж хаа суудаг шүү дээ. Тий штэ. Тий. Тэгэхэд хойно суухаар эсвэл хажууд суухаар би бол жолоо дээр биш. Гэхдээ яг тиймэрхүү мэдрэмж аваад байдаг. Сүүл тайран нөгөө машин явахгүй такси барихаар болоод ингэсэн чинь таксины нөгөө салооны өнөр нь үнэхээр эвгүй өнөр. Гэхдээ нөгөө нэг муухай өнөр кейс илүү зарим нь бас нэг өнөртүүлэгч нь амар Үгүй муухай өнөртүүлж өнөртүүлж биш. тий. Муухай өнөр байсан. Зарим тийм байдаг тий. Нэг өнөртүүлэгч нь өөрөө хитэрсэн. Тийм байдаг. гэмээр. Тий. Тэгэхээр Өнөр байдаг машинаа бас ингээд цэвэрхэн унж болж чадахгүй юм бол доторх салоона ядахтаа бас цэвэрхэн байлгаарай. Такси үйлчлэгэнд явж байгаа бол манайхан нэр тэрэн дээр жоох анхаараа. Анхаарах хэрэгтэй Янз шүү. бүрийн хүмүүс суудаг шүү дээ. Ээ, өстой янз янз. бас өнөр танаран дээр анхаар, цэвэр цэмцгэр дээр анхаар, хогийн сав тавьчих. Зарим нэг Би хүмүүс гоё харагддаг шүү дээ. өнөөдрийн миний такси бол их гоё сайхан цэвэрхэн гоё байлаа. Зүгээр энэ хүнээс л асуудалтай юм байна. Энэ хүн өөрөө дотроос Одоо асуудалтай. шийдэл энэ одоо яг юунаас мэдгүй. Ерөөсөө л яг хойно суухаар зэрэгэл ерөөсөө миний дотор мухаарал. Такси ирнэ. Энд чи одоо хурд Хойно суудаг траматай салчих юм юм болоо? уу? Эсвэл ингээд нэг юм хурд мурд нөлөөлөд байгаа юм болов уу гэж бодохоор онгоцсон суухаар зүгээр. Пуужин суухаар зүг. Би яа Дээр би нэг сарлуу явж хахад Гайгүй байсан юм да. Үгүй би онгоцсон харин хойно суугаар жоохон дотор мохоор дандаа урд сууж явдаг шүү дээ. Онгоцсон цахаа. Жолоогоо барьж явдаг байхгүй. Тэр нь амар байдаг байхгүй. Сэтгэл бас За бас тийм те. тэгээ ганцхан эркэ зүгээр бусдын дотор мохоор явж байгаа. Харин тэгээд ихэд бас болох юм аа болох юм. За радиогийн нэгдүгээр студид пуучин энэ онгоц жолоодог эрка байна, пуучин суудаг, боги байна, машинд маш гоёороо суудаг, заяа байна. За тэгээд компьютерийн ард үнэнхээр үзэсгэлэнтэй суудаг мизогийн хамтаа өгч байна. Үзэсгэлэнтэй гэж авсан. Үгүй эрэгтэй хүн дээр үзэсгэлэнтэй гэж ашигладаг нэг юм байдаг шүү. Та гурав чинь бас л Үзээтэй дээ. гоё залуучууд. Үзээтэй эсвэл Нэрнээс үзээтэй гэдэг. би одоо хичнээн хормогийн тоосыг хичнээн жил хөдөлгөж байна. Энэ хооронд тоо 3-аас өөр сайхан залуу харсангүй гэж. Одоо аян явсан гол. Хачаа хачаа хүмүүстэй таарж л явлаа. За тэгээд бид зүгээр яах вэ? Мэдээж ингээд нөгөө ажиллаж байгаа хүмүүстэйгээ Аяа жоохон мэдрээд.
За одоо Ингээд хотлоо алчих гэдэг. зүгээр. За ай байхгүй гэж бодчих. Тий, ерөнхийдөө яг энэ залуучуудтайгаа зүгээр яг миний хувьд ингээ хамтраж зүтгээд те монголчуудынхаа зүв сэтгэлд ямар нэг юм хийч гээд ингээ зүтгэж байгаад их баяртай. Би одоо жишээлбэл та нараас сайныг нь олж чадахгүй шүү. Нэр шүү. Гоё үг тий. Тийм байна. Давгүй. Тэгээд Гэтэ яг ямар буруу хэрэг хийсэн юм бол те. Гайгүй. Нэг л тийм юм гоох гатагаа юм шиг. та нар магтуул сурал та. Би үннээ чинь л хэлж байна. Тийм. Би бол ер нь өөрөөсөө нэг өөр хүнийг магтах нэг дуртай биш. Тэ яста үнэ тий. Тийм ээ. Гэхдээ өнөөдөр бол яста үнэхээр одоо Эркагийн тэр маш одоо мэдрэмжтэй, хурдтай, юмны мэдлэг өргөн байгаа байдал, тэ хүмүүсийн гоё сэтгэлтэй байгаа байдал, үгийг авдаг. Ярьж чадахгүй нэ энэ одоо дахиад цаашаа. Үгийг Үгийг авна гэдэг чинь айхтар байхгүй. Би Эркагийн нэг том давуу тал бол ерөөсөө үгийг авна. Үгийг авдаг. Ерөөсөө ингээ хүн их сонсдог. Би ч хэцүү шттэ. Тэгээд тэгэхээр ийм залуу минь өөрдөө сараа сууж байна. За манай болж шүү. За манай болж шүү. заяа маань зүгээр нөл сэтгэл. Энэ бол зүгээр ур чадрын талаар ярихгүй. Ур чадвар бол үнэхээр би одоо юм уу өөр төвшөнд тий. Мэргэжлийн төвшөнд юм одоо мэргэжлийнхаа төвшөнд бол үнэхээр одоо ер нь бол байлдан дагуулагч. Нэгсэндээ дагалдаг ч биш. Гэн. Тэгвэл тэр бол ингээд яг ингээд бид нар бол жоохон ингээд дассан байлээ. Яг хаяа ингээд зарим хүмүүстэй ингээд харьцуулахаар зэрэг үнэхээр одоо шилдэг гинэ. Шилдэг заяа. Гэхдээ яг гоё энэ болгоно нь ингээд сэтгэлтэй ингээд холилдсон. Авч ирдэг тий. Энэ мэн гэдэг ч юм ингээ хүн болгоны энэ онцлог тий. За манай Мизу маань болохоор зэрэг та нар Мизугийн бодлыг мэдж гин үү? Бодлыг нөө таашгүй шүү дээ. Их тийм алсын бодолтой. Яста нэг ойр зуурын бос биш тий одоо. Тий өнөө. Их алсын бодолтой, бөөр сууртай одоо тий ер нь бол ухаантай хүн бол ерөөсөө амаа хэрхэн захих вэ гэдэг мэддэг хүн шүү дээ. Энэ бол манай Мизу. За энэ ингээд гих мэт та гурав чи ийм мундаг байна. Гэхдээ надад бол аль нь ч алгаа. Хүүштэй юу та гэж хэдийг хомрогдоод хошгороод. Энд чинь үгүй шал өөр ахгүй юу? Одоо зөрүүлээд бас Эрка хэлэлтэй. Зөрүүлээд Зөрүүлээд нэг хэлээд. Одоо надад юу вэ? Би дотор мохороод байгаа шүү. За Улаанбаатарын огчуул түүх цаашаа. Байна. Хаач хамаагүй огж чаддаг. Энэ бас чадвар шүү. Үгүй түшигтэй тулахтай байгаа шүү дээ. Биш тийм биш. Ямар хайш юм бэ? Улаанбаатарын өглөө тань үг аваад байгаа байхгүй юу? Гэр бүлийн радиогийн нэгдүгээр студиэс одоо хөтлөгч Эрка, хөтлөгч Заяа. За богийн хөтлөгч миний биеийн болон одоо Заяа Мизугийн найруулгаар танд өнөөдрийнхөө Улаанбаатарын өглөөг хүргэх гэж байна. Энэ өглөө бид та бүхнийг нэгэн зүйлд уриалах болно. Энэ зүйлд аль хэдийн нэгдсэн байгаа гэдэгт итгэлтэй байна. За энэ уриалгыг хэдүүлээ хамтдаа за зарим нэг нь чанга хэлж болно те дагаж зарим нэг нь дотроо бас яг хэлж энэ өглөөг сайхан эхлүүлцгээе. За гоё өглөөг хэлж штэ. Тийм штэ. Сайхан Улаанбаатарын өглөө маань эхэлж байна. Дэндүү сайхан шүү. шүү. Монгол их оронд маань өглөө эхэлж байна. Энэ дэлхийд маань зарим нэг газар нь өглөө эхэлж байна. За тийм хамтдаа уриалъя. Унтах гэж байна те. За 1 2 3 өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Яг наад ураа чин өглөө би айгуу тийм сүртэй бодлоо. Нэг яагаад чин зүгээр. Гараад нааша алхсан чин гадаа нэг юм жоохон цас шалмаалчиж. Нэг юм жоохон хүүтэн жиндүү. Миний өмсөн хувцас жоохон нингдэд болдог. Тэгээ гараад алхаж явахдаа ингээл монголч ус нэр жиндүүхэн чанга шүү. Сүрпицтэй маадар гэж бодоод жоохон гомдлох маягтай. За. Жоохон ингээд ингэж явах гээд нөгөө гэрт хүүхдүүд үлдсэн, эхнэр үлдсэн. Нэг жоохон нэг юм жоохон гэрлөө ингээд татагдсан маягтай тий. Хүүт өдөр тэгэх тэгээд тэгчих гээд идэх шиг нэг мэдрэмж. Тэгсээ гид би бодохгүй. Би ч одоо юу руу явж байгаа вэ гэснэ. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгох гээд байгаа штэ гэснэ. Тийм шүү дээ. Би яаж сайхан болгож болох вүлээ гэд явж байхдаа айгүй нэг тийм өөр бодол дотор алхлаа. Их сонин. Тэгээд тэр бодол намайг нэг ягаад ч нэг юм арай өөр юм руу ингээд
тэмүүлүүллээ нэг юм сайн. Яг тэр хооронд нэг хэдхэн минутын дотор л ингээл толгой дотор ингээл юм процесс болчихж байгаа байхгүй. Тэгээ би бодож байгаа. Яг энийг сонсож байгаа хүн байвал яг энийг яг нэг тийм яагагүйж магадгүй тий. Зүгээр хилээд эсвэл зүгээр сонсоод байж магадгүй. Энийн нэг хэсэг нь та бас бие юм бэлээ гэдгийг ойлгоорой манайх тий. Яг та ингээд жолоо өрөө явж байхдаа эсвэл алхаа явж байхдаа хаач байсан гэртээ байхдаа ч гэсэн яг маргааш өнөөдрийг өчигдрөөс илүү гоё болох боломж нь та биднэрт л байгаа юм бэлээ. Хүрнэ. Яг зөв. Яг зөв шүү. За тэгээд сонсогч Төмбөн баан бас биднэртэй хамт өглөөний мэндийг бие биендээ мэдээсэй гэж хүсэж байна. Та бас манай Улаанбаатарын өглөөний шоу entertainment нэвтрүүлгийг тий одоо сонсож байгаа бол үзхийг хүсвэл тий Facebook-ийн Гэр бүлийн радио 1045 гэсэн Facebook пэйж дээр бидний лайв стрим одоо цацагдчихж байгаа. Тэгээд манай лайв стрим дээр доор өглөөний мэнд гээд бас хүмүүстэй мэд хүргээр тас хаанаас өглөөний мэндийг мэдж байгаа вэ? Хэлийн чамдад хүмүүс байна уу те гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар бас би эндээ бас яасаа гэж бодчих. 3W1045 цагийн вебсайтаа мартаж олдохгүй. Бас бөмбөрцгийн өнцөг болон бүрээс үзэж амжихгүй байгаа бол мэдээж сонсох боломжтой байдаг байгаа шүү. За ингээд эхлэлийн нэг зүйлээ хийгээд. За эхлүүлэхэд их чухал юм. Эхлүүлэхэд их чухал зүйл байгаа. Би өөрөө хийцэн учраас ингээд та хоёр одоо яаж заяа. Өчигдөр нөгөө яриаг нь би хийжээ та хоёр болохоор гараа өдлөгжээ заяа. Тэр нь юу вэ гэхээр бид 7 хоногийн турш буюу ажлын 5 өдөр Улаанбаатарын өглөөдөө хамтдаа байгаа сонсогч таны амралтын өдрийг аятуухтай болгох тань хувь нэмрээ оруулах үднээс бидэнтэй хамт байгаад баярлалаа гэд бэлэг өгж байгаа. Тэгээ энэ бэлэг бол зөвхөн тань зориулсан биш. Таны хосод зориулсан, таныг найзтайхаа хамт цагийг өнгөрүүлэхэд зориулсан, таныг гэр бүлтэйгээ хамтдаа халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд зориулсан бэлгүүдийг бид ар араас нь сонгож байгаа. Өнгөрсөн удаад бол хос билет VIP билет киноны тасалбарыг бол танд өгчээсэн бол энэ удаад бас арай өөр зүйлийг бид бэлдсэн байгаа. Тэгэхээр маргааш задарна. 5 гарыг болгон задардаг. 7 хоногийн 5 өдөр та Улаанбаатарын өглөөдөө хамтдаа байснаар яг яаж энд орох вэ? Яаж бэлгийн эзэн болох вэ гэх юм бол яг одоо меншн давалгаа эхэлсэн байна. Бүгд мэдээд аль хэдийн эхэлсэн байна. За ангараг ороод ирсэн байна шүү. Ангараг бол өнгөрсөн 7 хоногийн бэлгийн эзэн болсон их нэртэйгээ хамтдаа дэлхийдээ хамтдаа тусгаар тогтнол уран сайхны киног VIP танхимд үзсэн байгаа хаа. Тэгэхээр тун утгаас ангарахтай холбогдох хах гэж бодож байна. Ангаргаа залгахад бэлтэж байгаарэ. 11:46 104 ямар хурдан юм бэ? Юмаа ярьж дуусааг байх чи. За шууд манай дөрөв болон шууд авдаг дөрөв тий. Ангаргаа. Өглөөний мэнд. За өглөөний мэнд. За сайхан амарсан уу? Сайхан амарвуу. Сайхан амарлаа. Улаанбаатарын өглөөний мэнд. Өглөөний мэнд. Арай л их удаан амраад байна уу? Өчигдөр хайчч юу? Ой доо ажигтай байлаа. Байлаа. Өчигдөр их харсан ангараагаа. Өнгөрсөн 7 хоногт алтан болоод нөө орлогын үүд нэгдээд. Айгуу завгүй болоо. Орлогын үүд нэгдээд их завгүй байлаа. Харин тэгсэн гэсэн. Би ерөөсөө амьдралдаа алтан болж үздэг байхгүй. Ааха. Тийм гэсэн. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт би ч одоо миний алтан боломж хийж бодлоо одоо би ч одоо тийм юм янда. Тэгээд лайв мавыг үзег баг. Үзээгүй гэсэн. Тийм. Аха. Тэгээд Орлогын үүд нэгдээд. Шоко. Шоко. Нэгдсэн. Одоо үр шокоос гараагүй шүү. юу нэгдсэн л гэдэг. Ангараа одоо алан. Ойлгомжтой. Меншнээ хийцэн үү? Хин нэг өрн дуудцсан уу? Одоо яг меншнээ хийнэ. Энэ юу нэг айгуу чухал юм бэ нөө? Санаатаагаар меншн дэж санамсаргүйгээр санаатаагаар меншн дэж өсөлдсөн бохгүй. Тэгсэн шүү дээ. Миний өнөөш би нэг Тэгсэн. санамсаргүйгээр санаатай юм шиг өрсөлдсөн. За киногоо үзсэн ангаргаа. Чанаас өмнө минад хандаж хийхэд барахгүй шүү. За энэ одоо өрсөлдөө их хурц ширүүн тал руугаа явж өглөө. За ангаргаа тэгээд манай нөгөө даваагаас баасан гарагт меншн хийсэн болон реакшн үзүүлсэн хүмүүсийн хооронд ингээд суулаа одоо юу одоо сонгоод шалгаруулад бэлэг өгсөн. Тэгээд одоо Бэлэг авах ямар вэ? Өстө гоё юм байна. Энэ хүүхдийн гар хамгийн хацлаг юм өстө үний юм байна. За. Тэр хүүхд нь одоо мизүү байсан шүү дээ. Жохон зөнцөө хүүхд үгүй юу? За тэгээд киногоо хинтээ үзсэн. Одоо би ингэсэн. Өөрөө үзэж чадаагүй. За. Нэг. Орлогын үүд нэгдэд үү? Орлогын үүд нэгдэд том хүмүүс маань тэмцэнтэй асараад өчигдөр тэмцэн өнгөрсөн. За. Тэгээд нөгөө
жолооч цүнх баригч гэдэг нэг ажлууд Тэгдэг яг ангараг тэгдэг ш. За. тэгээд ээж аваараа үзсэн. Оо, спа сюрприз байсан. Гой сонголт байна. Манай ээж аваа чинь нөгөө Шангрила руу орж үзээгүй. Аха. Тэгээд тэр киногийн ч үзээгүй байсан. Аа. Тэгээ кино урд нь яг үзэхдээ тийж нөгөө VIP дотроос үзэж үзээгүй. Аа. Тий, айгуу сэтгэл хангалуун. Чичилээ. Би бол өөрөө давтаа ер нь яг анханасаа л ээж хоёроо үзүүлээд дагуулаад хоолонд идээд ээж хоёртаа гурлна бай гэж бодсон. Ямар гоё юм бэ? Би өөрөө амжаагүй. Тэгээд яг нөгөө хоёрлогоос хоолонд идээрээ нэ тэрэгээд тий. Болдооны цаг гаргаж өглөө. Ваа, ястаа гоё ээ. Гой сонголт. Шангрилад анхудаа орохдоо тэр дундаа бүр хамгийн гоё танхимд нь орж үзээ тий. Тийм тэгээд хамгийн гоё киногоос үзээд сүүлийн үеийн Тэгээ юу гэж ийн? Аав ээж нь биднэрт дамжуулаад баярлалаа гэж хэлэхгүй нөө. Нэг хөөхөн бондгор хүү байлаа баярлаа гэж хэрэг. бондгор хүү гэж таныг хэлээд А би юу? Тийш дээ ойлгоо. би хоёр юм уу? Одоо манай заяа бондор хүү юу? Би яг хүүн. Манай заяа юу яриа. За тэгээд баярлалаа хангаргаа өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Алдсан болохоор сэтгэл сонин гоё болд юм байна. Би чи ерөөс үнэхээр алдсан болж үзег байхгүй. Аха. Ойлгож энэ байна. дахин хийж шүү яг. Оролцож үзсэн. Үний юм бэ гэж. Урд нь яг зүгээр энэ нөгөө нэг латраа материалаар ороод хитэн тэр бумаар л очижсэн болохоос кино хаж үзег. Йоо нөө сэвчээрээ За савчаа. ангаргаа тэгээд юу Гайхуулж штэ. сонсогчдод одоо урайлаад хэлээч за энэ меншн болон реакшны юм дээр ингээ идэвхтэй оролцвол одоо маргааш одоо энэ 7 хоногийн бэлэг юу вэ гэдгийг задрын штэ. Тэгэхээр бид нар бас маш гоё зүйлийг бас бодоод л явж байна. Тэгээд уриалж хэллээч энэ дээр идэвхтэй оролцвол бас гоё юм билээ шүү гээд. Ороод байна. Товч өгөө тодорхой тий. Би судлаж үзлээ л дээ. За. Улаанбаатарт өглөөний цагаар нэг ер нь яг нийтдээ нэг өдөр болгоно 700-аас 800 мянган маш их хөдөлгөөнд оролцсон юм байна. Дээр бичсэн байсан. Аа Тий. За тэгэнгүүт яг өглөөний цагаар нэг 400 орчим мянган машин хөдөлгөөнд тогтмол оролцсон судалгаа байна. За. 300-аас 400 мянган машин шүү дээ. 30-аас 40 мянга шүү. Жолооч нь 3 биш 300-аас 400 гэж. Really? Оо. Тэгж байгаа л баг л та. 40 мянга чи манай яарамгийн талан шүү дээ. Тэр ястаа үнэн баха. За. Тэгээ 300-аас 400 мянган машины жолооч чинь 300-аас 400 мянган жолооч гэсэн. Ааха. За тэгээд зорчигч нь бас байгаа. Тий. За яг тэр хүмүүсийг зүгээр интеграцад одоо магтлаа бодоход нэг за багтаа нэг 100 мянган машин сонсож байна гэж би зүгээр бодож үзсэн. Яг 104.5-ыг. Аа. Тэгэхээр тэр 100 мянган хүмүүс маань Улаанбаатарын өглөө таагуурыгаа та хэдийгээ энэ радиогоо сонсоод сэтгэл үеийг эхэлт юм шиг байна. Аа. Тайлбарлаа. Ааха. Тэгээд тэдгээр 100 мянга орчим хүмүүсийн одоо цаана дахиад зорчиж нэмэгдээд хүмүүс байгаа гэж бодож байна. Тэгээд меншн давуулгаандаа, реакшн давуулгаандаа оролцоорой. Тэгээд тэр давуулгаа бол орлын үдийг нээж байна. Зарлагын үдийг хааж ийн. Ангаргаа мино бичиж гин. Чи нөгөө амжихгүй шүүгээ бичсэн чи мино ингэж гин. Йоо ангаргаа би яс үзвэл баран штэ. За яах вэ гэд боломж өгсөн чинь юу гинөө? Чи дайныг ихлүүлсэн шүү л гэж гин. За би Эрмүзээ хоолоогоо нэнэ. Остара миний чамруу татгах. Улаанбаатарын өглөө гэлээ. Яа. За. Улаанбаатарын өглөөний минь төргий. Yes. Орсоор радиогоо сонсоод Facebook дээр гоё нэгэд үзээд те одоо тэр нэг нүднийхэн тоог нэмээд өгөөрэй. Ааха. За окей. Тэгээд 3 хөдөлгчийн царайлаг тийм учраас заавал орж үз гэж хэлээрээ. За тэгээ. За баярлалаа. Хүчээр хэлүүлж ин тэр. Баярлалаа Аги. Аги юу? За баярлалаа. За сайхан өдөрлөөрэй. Шинжээрээ. Шинжээрээ. Өдрийг сайхан. Өдрийг. За баярлалаа. Ингээд түрүүний яриагаа бас үргэлжлүүлье те. Энэ болохоор юу вэ гэхээр дөнгөж сая ангараг гэлээ. Ангараг маань эхний 7 хоногийн маань бэлгэний эзэн болсон байгаа. Тэгэхээр энэ удаа ч гэсэндээ ангараг дахиад болох боломжтой. Ягаад гэвэл ангараг мэш хийгээд реакшн дарсан бол тэр дундаас сонгож байгаа учраас. За тэгээд хэлж байгаа шүү. Өдрөө болгоноос 2 хүн сонгоно. Тэрний юу вэ гэхээр реакшн дарсан хүмүүсээс нэг, меншн хийсэн хүмүүсээс бас нэг.
За энэ хоёр хүмүүс өдрөөс 2 хүмүүс гарч ирээд 5 өдрийн нийтдээ 10 хүнээс яг супер нэгийг нь сонгож байгаа шүү. Тийм учраас танд ч гэсэндээ боломж байгаа. Зөвхөн меншн хийх юм бол та нэг хүнд нэг эрэхтэй болох боломжтой гэсэн үг. Хоёулангийн зэрэг хийснээр хоёуланд нь өрсөлдөж шүү. Нэг шипийг хэлэхэд өнгөрсөн удаа шалгаруулахад меншн хийсэн хүмүүс нь ерөөсөө 4-5 хүмүүсийн дунд. За харин реакшн 70-80 хүний дунд сонголт хийж исэн. Тэгэхээр та бод Ээжсэн өнтер гэж мэгээд заяа өөр нялхарлаа. тийм шүү дээ. Яг бондгор хүүгээ хэлсэн чи бүр нэлхраад хэрэг алах. За одоо ингээд меншн давуулгааг 5 секунд явуулцгаая. За тэгээ. За яг хэлцээ. Аль хэдийн бүр баахан ороод ирсэн байна. Яс хинэ нэмээд. Нимчи тий нэрэ. Би ер нь жигээ авч байгаа шүү дээ. Энэ хийсэн тоогоор нь явдаг бол би шууд авцсан. Уг нь бол тий. Би баар 30-ыг хийж байгаа. Гэтэ хийсэн тоогоор нь явахгүй шүү. Явахгүй гэсэн. Явахгүй. Явах зүгээр. Манай комент хэсэг дээр энэ ангарах минь хоёр ер нь бол үзэлцээд эхэллээ. Ривал үсчлээ шүү. Ер нь бол энэ ер нь ривал үсчлээ. Энд бол нэлээд ширүүхэн тулаан болж байна. Та ч гэсэндээ энэ тулаанд нэгдэж болно. Одоо бид харин эхний буландаа ороход бэлэн болсон байна. Өнөөдрийн булангуудын нэрийг эхлээд төрүүлээд хэлчихье те. Мэдээж яг одоо явах дурсамж 1988 түүний дараа Дореми байгаа. Өнөөдөр ямар дуу бүтээсэн нэвтрүүлгийн төгсгөлд мэдэх боломжтой. Ингээд эхний буланд руугаа орцгаая. Өөрчлөг буланд руугаа орцгоё. Энгийн л нэгэн гудамж. Энгийн л нэг айлууд. Гэхдээ хамгийн нандин дурсамжууд. Инээдхүүр, нөхөрлөл, гэр бүлийн халуун дулаан өөр амьсгал биднийг тэртех он жилүүд рүү хөтлөнө. Дурсамж 1988. Энэ ингээд уянгалч чадахгүй шүү дээ. Тэр чи яг тэрэн дээр идэв юм билээ. Тий. Тэр кинонд би тоглосон бол заяа. Битүү майсраа дуулах юм билээ. Нэг юм яг нэг юм өгөө аваагүй юмуд явахаар тийм явд юм билээ шүү дээ. Чамайг дуурхаал майл гэдэг. Тэр одоо тэр нэг хиний аа билээ тэр нүдэн шилтэй ингээд маяглаад идэг далжганаад идэг. Тий. Тэр манай гол дүр хоёр ингээд идэг шүү дээ. Аха. Би яг нэг тэрний 3 дахь нь байгаа байхгүй юу? Яг 3 дахь нь тэндээс нь орж ирээд үү? Тий, ингэдэг юм ба. Даваа ороод ирлээ. Тэргээ энэ захирал баяр үргээ тэргээ гармаар босол тий. Тэр бас дайлжгараа. Тэгэхээр тэрний эхнэр нь ягаад тийм амар ууртаа байгаа юм бол. Тэгвэл гар нь өсөлөө сүултээ. Үгүй нэг ууртаатаач бас бишээ биш. Тий, ууртаатаач биш. Яг хоо Гарах уу? РК-ийн хувьд бол дөнгөж 2 дугаар ингээ үзэж байгаа учраас маш олон зүйлд ингээ нууц байгаа. Маш олон зүйл нь сонирхол татж байгаа. Бидний хувьд бол зарим нэг хүний хувьд нэлийн хэдэн удаа давтаад үзсэн учраас бараг л өөрсдийнхөө ингээд нэг хэсэг болсон юм шиг мэдрэмжүүдийг заримдаа авж байгаа. За анх удаа сонсож байгаа сонсогч танд энэхүү булангаа танилцуулъя. Дурсамж 1988 Солонгосын олон ангид киноны за яг киног бид нар ярьдаггүй харин кинон дээр гарч байгаа жижигхэн деталь гэхдээ яг ингээ хүний амьдралд гарч ирдэг маш тийм сонин содон гоц хэсгүүдийг нь бид ингэж төвөрлөн авч ярьж байгаа. Тэгээ мэдээч эхнээс нь 1 2 3 4 5 6 7 8 гээд 20 ангийг нь ярих боловч энэ маань цаашдаа маш олон сар үргэлжлэнэ. Анги болгоно нэг биш нилээд хэдэн сэдвийг авч ярих тэр зүйлүүд байгаа учраас таныг үзэх сэдлийг төрүүлэхийн тулд нэлээд олон хоног хүлээлгэхгүй тулд бид 7 хоногт нэг ангийг ингээ үзүүлээд явуулаад байгаа шүү. Мэдээж та бидний ярьсан ангийг заавалаас үзээсэй гэж хүсэж байна. Тэгээ үзэхдээ бүр гэр бүлээрээ үзээрэй гэж хүсэж байгаа шүү. Энэ удаад бид 2 дугаар ангийг үзсэн сэтгэлийнхэн талаар ярих гэж байгаа. За тэгээд бидний өнөөдрийн сэдв болвол шаналлд нас гэж үгүй гэсэн сэдвийн хүрээнд ярилцах гэж байгаа. Энийг хэлэнгүүт та хоёрт 2 дугаар ангийн яг аль хэсэг санаанд орж байна? Яг төсөглөөс жоох урт хэсэгт. Аха. Санаанд орж байна. Киноны тэр нэг оргил юм удаа маяг. 2 дугаар ангийнх нь оргил. Гэхдээ энэ 2 дугаар ангид маш олон оргил хэсгүүд. Тийм олон байгаа шүү дээ. Яг нөгөө киноны өрнөлн гэд өргөдөөл яваад байгаа нь анзаарагдаад байгаа нь ингэж бодсон байхгүй юу? Яг би манай гол дүр чи юм бэл нэр нь. Догсон ингээд бухимдаад чим шиг нэг ингээд гайхаал хараад идэг штэ. Томчууд ингээд яагаад
Юу вэ? Хүзэр тоглох гэж ирсэн юм уу? Тэр гэл те. Өөрөө бол ингээд айгүй шаналаад идэг. Тэгсэн чи томчууд ингээд нэг л шаналахгүй баярлаад. Дараалаар нь явъя Эрка. Зүгээр яг тэр хэсгийг гэж бодож байгаа юм тийм үү? Тэгээд тэгжээснэ тэр нэг ахтайгаа уулзаад нэг асгардаг хэсгээ ингээд болдог штэ. Дараалаар нь явъя Эрка. Мань нөхөр хэлдэг штэ. Эрдэндээ дараалаар нь явъя. Миний хэсэг нь тэр байхгүй юу? Хөөхи дараалал нь тэр юм байна тийм үү? Би зүгээр бид нар бол нэг кино рекламадад байгаа даа биш те. Тэр одоо жишээл линк киноны хүмүүст мэдрүүлэх нөлөөлөл нь их гоё байгаа учраас бид нар энэ дээр толгорлоо яг одоо жирийн л нэг амьдралд те ямар гайхалтай зүйлүүд байдгийг, юу байдгийг гэдэг эргэн нэг сануулж энэ их завгүй болгож байгаа те. Юу н жигсаал гэдэг амьдралд ингээд анзаарах юмгүй штэ. Гэтэл яг үнэн дээрхтэй гэр бүлийн тэр гоё сайхан мэдрэмж, гоё сайхан үн цэнлүү татагдж байгаа хүмүүс үнэхээр хамаагүй одоо их байгаасаа. Яг уу энэ киног бол үзсэн хүмүүс их байгаа учраас бид энэ дээр дөрүүлж байгаа. Тэгэхээр очиг дээр одоо Нямбатар гой гэх юм уу одоо тэр босс гэх юм уу те. Тэр нөгөө одоо жигсаал байлаа гэж бодоход яг 1988-ыг үзсэн хүмүүсийн цугларалт тэгээд байлаа гэж төсөөлөхөд аль нь их гарах бол гэхээр зэрэг айгүй их 1988-х манайтлынхаа илүү их гарна шүү дээ. Тийм шүү дээ. Манайтлынхаа их байгаа шүү. Тэгэхээр хэдийгээр амьдрал эргэн тойронд маш олон асуудал болоод завгүй байсан ч гэсэн яг энэ их байгаа шиг гэр бүл дээр анхаарсан, үн цэнлүү анхаарсан энэ зүйлийг хэдүүлээ алдахгүй байцгаая л гэж аахгүй. Яг зөв. За өнөөдрийн сэдвийн хүрээнд ярилцахаасаа өмнө бас та хэдээсээ асууя л да. Томчууд юу н шаналдаг болов? Шаналлгүй яах вэ? Хэлбэр нь арай өөр л өгөх. Тэгвэл өөрсдөө айгүйх золиослдог талаар яг үннийг ил гаргалаа л да 2 дугаар анги бол. Ерөнхийдөө бас зарим нэг хүмүүс маань санахгүй байгаа бол 2 дугаар анги дээр юу болдог вэ гэхээр зэрэг яг хөө эхнээс нь ингээд явахаар зарим нэг жоохон ярихгүй болохгүй байна. Жоохон нэг зарим нэг юм санах зүйлийг хэлж байна. Нөгөө мө догсуун чинь нөгөө нэг айхтар адсаг ихчийнхаа нөгөө як макиг нөгөө шинэ одоо джинс якыг нь өмсөө явчихдаг шүү дээ асуулгүй. Тэгдэг. Угаасаа их чинь оройдж ирдэг учраас тэр оройдж ирдэг те. Тэгсэн чи яагаад чи их чинь нэрэнгүүтээ одоо нөгөөдхөө өмсөх болдог. За тэгэл нөгөө догсууны амийг аврахын тулд тэр ээж тэр дүү сургууль хүртэл ажиг сургууль хүртэл бүр яаж тэнцээ бүр түргэн авч байгаа байхгүй. За нөгөө нэг имийг буцаах гэж те. Ээж нь хөөрхийн нөгөө нэг охиноо бас хамгаалаад охиноос хамгаалаад те. Бүр ингээд бүр комбинац бүгдээрэнд л хайртай шүү дээ. Тэг хөөх юм уу дандаа нэг юмний юу яадаг юу лээ. Одоо хуучныг хэргэлдэг ч юм уу те юм байдаггүй догсооныг яагаад нэг за нэг тиймэрхүү юм өрнөдөг. За өшөө нэг чухал үйл явдал болдог. Энэ үхээр зэрэг нөгөө эмээгтэйгээ гоё өвөртөж унтдаг шүү дээ догсон. Тэгэхээр зэрэг ингээл та ста гоё үнэртэй юм аа. Кино эхлэхэд яг тэгдэг те. Эмээгээ үнэр яасан чи өө чи хөгшүүний л өнөр үртэй шигсэн догсон үгүй надаас та гоё яана гэл ингээл өвөртлөл унтдаг те. За ингээд эмээтэйгээ ч юм уу өөтэйгээ ч юм уу өвөртөлж унтчихсэн хүмүүс бас яг ямар байдаг вэ гэдгийг одоо эмээ өвөгийн үнэр чинь бас л санаасаа гэж бодож байна. Тэгсэн чи харамсалтай нь нөгөө эмээ маань одоо хороогийн мөнх усыг үзүүлдэг. За тэгээ мэдээж догсон нөгөө нэг дарвааж үйлдгээр уйлна тийм ээ. За тэгээд явдаг. Тэгээд гашуудл болдог. За тэгээд яг дүүн бас их хөөлдөг тийм маш их. Дүүтэйгээ догсон хоёр их хөөлдөг гараад. Солонгосчуудын нэг ажил явдал болохоор зэрэг яг ингээд байгаад хүмүүс орж гараа тэнцэн нөгөө цайлга манаач гэсэн цайлга хийдэг л дээ. Гэтэ солонгосчуудын арай л өөр төрлийн нэг цайлга хийдэг юм шиг байна. Тийм билээ. Тэгээд тоолж моглоодсон угаараа. Тий, тэгээд нөгөө аав нь маа нөгөө догсооны нөгөө нэг хөөрхий хинэггүй аав нь замдаа хүнд туслаад мөнгнөөсөө өөрсдөнд нь амьдралд мөнгө хэрэгтэй байсан ч гэсэн хэн нэгэнд илүү биднэрт илүү хэрэгтэй байна гэдгийг хэрэгцээг олж харж юм авчаад идэг. Нөгөө аав нь догсооны төсөөлж байгааг дүр зураг харуулдаг байна. Тэр нөхөө зэрэг сайхан их л баяртай, хөгжилтэй байгаа юм шиг. Тэ тэнцээ байгаа хүмүүстэй юу ажил явдлаа гэдгээ мартцсан юм шиг те тоглоол, найрлал те ингээл бүр айгүй цоглог байгаа. Тэгдэг те. Миний дуртай хоолыг өгсөн гөөч гэж ах шиг те тэр хооронд. Тийм. За тэгээд юу яасан чинь яг үнэн хэрэгтэй өнөөдрийн бидний ярих гээд байгаа сэдв үргэлжилдэг. Тэр хооронд нэг юм мөр явдаг. Нөгөө том ах руу хэлсэн үү гэсэн чинь зөндөө хэлсэн. Ирэхгүй юм бах та гэсэн чинь нөгөө их чинь хэлдэг штэ. Америк чинь одоо ойрхон биш шүү дээ. Ирэхгүй ч байх. Тэр гэж
одоо тэр үед нэг уц харилцаа холбоо их муул байж л дээ. Тэгээ ямар ч юм мэдээд дуулгасан эрх хэсгийг нь ерөөсө хинч мэдэхгүй те. За тэгээд нэг муу аавыгаа бас нэг тэн дээр нэг онцгүй хэсэг гардаг нь онцгүй ч байх вэ. Аав нь ингээд ээжийнхээ нэг зургийн өмнө ингээд тохиролцоо суугаад тахаар нь одоо бараг уйлж ин даа антар гэж бодсон чинь юу вэ зүгээр л нойргоо те нойргоо суудсан хоол моолоо хүлээгээ сууж идэг штэ. Тэгээд хоол моолоо идээд нэг тиймэрхүү хэсгүүд айгүйх гардаг те. Нэг юм тогсон бол асуугаалган дотроосоо энэ яагаад эднэр ингээд шаналхгүй байгаа юм бэ? Миний эмээ ямар өрөвдөлтөө хүн бэ гэх те. Эмээгийн хойноос шаналх хүн байхгүй, их өрөвдөлтөө хүн байна гэд ойлоод байгаа хэсэг их гардаг. Тэгээд киноны бас нэг албаар ингээ хүмүүст ингээд өгөхөд байгаа юмных нь нэг хэсэг тэр байсан юм байлээ. Чи тэгээ яг нөгөө нюансыг нь зүгээр хэлээ яж байгаа. Энэ юу? Яг ингээд нэгсэндээ догсооны аав бол шаналлаа их нуусан. Тэгээ тэрийг одоо догсон харахтаа энэ бол шаналхгүй юм бүр дуулаад тахтай яд юм аа гэсэн тий. Гэтэл нөгөө нэг ах нь амжиж ирээд эртэл яг нэг одоо жинхэнэ дотор нь бугшцсан байсан тэр зүйл ингэ дэлбэрдэг тэр шаналл тий. Яг харамсал нь дэлбэрээд одоо тий үнэхээр одоо ээжигээ дурсан санаад нөгөө ах нь ирсэн учраас арай нэг тавирах ч юм уу эсвэл бүх хүмүүс явсны дараа яг өөрөөрөө байж эхлээд тэр гашуудл гарч ирж айхтар одоо зүйл болдог. Тэгээ үүнтэй холбогдуулаад одоо санаж байгаа бах те үзсэн хүмүүс маань. Тэгээ яг өнөөдрийн сэдэв маань юу явж байгаа лээ? Өнөөдрийн сэдэв маань шаналлнаас хамаагүй гэж явж байгаа. Би та хоёроос асуултын хариултыг аваагүй учраас би үргэлжлүүлж ярьж чадахгүй суугаалаа л да. Та хоёр маань бол кинонд орчод байна. Би болохоор яг киноноос авж байгаа сэдвийн хүрээнд та хоёроос асуулт асуугаад За байгаа. одоо кинон яригдсан учраас би өөрийнхөө юунаас хариулахад ер нь тийм яг хоо шаналлалд бол нас үнэхээр хамаагүй. Яг хоо шаналж байгаа арга нь арай өөр юм шиг байгаа. Зарим хүмүүс илүү их одоо нүүрэн дээр их хилт одоо уйлж яадаг бол зарим хүмүүс бусдыгаа бодоод их далд шаналдаг. Зарим хүмүүс магадгүй бусдыгаа бодсон бодоогүй их далд шаналдаг. Угаасаа төрлийн хүн байж магадгүй юм нууцхан шиг те ганцаараа байхаараа уйлдаг ч юм уу. Тийм шаналлууд байдаг баг. Тэгэхээр би бол шаналлалд ерөөсөө нас ямар ч хамаагүй. Тэгвэл дараагийн асуулт нь юу вэ гэхээр томчууд шаналлаа хүүхдүүдтэй харуулахыг хүсдэггүй болов уу? Та хоёр ер нь хүүхдүүдтэй уйлж байгаагач гэдэг юм уу? Хямарж байгаагач гэдэг юм уу? Харуулахыг хүсэх үү? Ер нь хүсэхгүй дээ. Би л. Ер нь эрэгтэй хүн бол хүсэхгүй хаа. Яг нөгөө аав шиг л өстэй хоёлоо. Догсооны аав л шүү. Тэгвэл зөрүүлээд хүүхдийн оронд бодоод үзээрэй. Хүүхд за одоо эцэг эхэл бодно гэсэн үг шүү дээ, тий? Эцэг хийгээ шаналлаа ч гэсэндээ бидэндээ хуваалцаасаа гэж хүсэх болов? Мэдхгүй. Тэрийг л нэг сүртэй тэгж бодож байгаагүй юм байна. Одоо зүгээр яг том хүний ухаанаар гэтээ хүүхэд болсон гэж бодоод би хараа би аавыгаа алдахад гэр бүл болцсон байсан л да нэг 25-тай байсан. Тэр үед бол би надад нэг ийм л бодлоо гадсан. Энэ эргэн тойронд байгаа хүмүүсийн төлөө би төвчих ёстой шүү гэдэг ийм айгу сонирн бодол байсан шүү. Тэгээ тэр үед одоо би бодоход амар жоохон байсан байхгүй. Гэхдээ ягаад чи нэг юм айлын том л да би том болохоор амар загаан байхгүй. Нэг тийм ачаа байдаг. Жоохон юм нуруу харуулах ёстой. Жоохон ингээд юм алдчих гад байгаа юм шиг хяналтаас гарчих гад байгаа юм шиг мэдрэмж төрүүлэхгүй хичээдэг тийм байсан тухайн үед бол. Одоо бол арай өөр болсон л да. Жоохон харуулж явах хэрэгтэй юм шиг бас мэдрэгдээд байгаа. Таны хувьд? Яг үнэндээ хэлж мэдэхгүй байна. Ээжигээ өвдөж байгаагаа надад ингээд зүгээр хэллээсэ гэж бол хүсэж л байгаа зү. Тэгвэл өвдөж байгаа газрыг нь очиод үзүүлчих юмсан ч гэдэг юм уу. Тийм бодол одоо том болцсон юм чинь төрж байгаа ах. Надад бол тэгж бодогддог. Одоо жишээлбэл өвдөд байна гэж дотроо шаналгаасаа илүү өвдөд байгаагаа ч гэсэндээ хуваалцдаг болоосай. Ядраад байна гэж шаналаад байгаагаасаа илүү ядраад байгаагаа ч гэсэндээ хуваалцдаг болоосай гэд. Гэтэ бид өөрсдөө аав ээж болчихсон, өөрсдөө том болчихсон болохоор ийм мэдрэмжийг ингэж бас аваад байгаа мó гэхээр энэ кинон дээр үгүй байгаа байхгүй юу? Яагаад шаналахгүй байгаа юм бэ? Яагаад ингэж хүн шиг мэдрэмж авахгүй байгаа юм бэ? Яагаад ингэж ээж нь байхгүй болсон байхад ятгахтаа хүний урамд нэг тусал нулимс унахгүй байгаа юм бэ гэж хүүхэд гайхаж байгаа байхгүй юу? Гэтэл бид яг догсооны аавтаа ижилхэн тийм характерыг гаргаж байгаа гэсэн үг. Энэ бол яг бидний амьдрал дээр бас гардаг л асуудал ах гэж бодож байна.
Тэгэхээр яг энэ кино маань найруулагч маань зургийг харуулхалаа гэж бодож байна. Хүмүүс ямар кино вэ гэж асуугаад байна. Дурсамж 1988 гэдэг киноноос сэтвлэн бид бүхэн энэхүү булангаа хүргэдэг байгаа. Яг одоо та бүхэнд гудамны маань залуучууд гэр бүлээрээ харагдаж байна. Тэгэхээр энэ гудамд болж байгаа үйл явдлуудыг бид тухайлан ярьдаг. За энэ удаад бол 2 дугаар ангийг ярьж байгаа. 2 дугаар ангид гарч байгаа шаналлтай холбоотой сэдвийг бол бид бүхэн дурсан өгүүлж байгаа гэсэн үг. Та ч гэсэн хэрвээ санаж байгаа бол гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичээд манай Facebook пэйж дээр яг одоо явж байгаа нэвтрүүлгийн доор комент бичээд өөрийнх нь бас санал сэтгэлээсээ хуваалцаасаа гэж бодож байна. Хэрвээ та шаналлаа хүүхдүүдтэй ингээд үзүүлэх байсан уу? Эсвэл та аав ээжийнхэн шаналлыг бас ингээд хамтдаа хуваалцах хүсэх байсан уу те? Энэ талаараа эсвэл гоё дурсамж байгаа бол бидэнтэй бас хуваалцаасаа гэж хүсэж байна. Яг гоо бид нар өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё гэж явж байгаа. Тэгээ хүний амьдрал ирэнтэй, бараантай гэдэг шиг. Өнөөдөр бас манай сонсогчдын маань дунд, үзэгчдийн маань дунд бас амьдрал нь нэлээд жоохон хэцүү, бартаатай, төвөгтэй, шаналм зүйлүүд тохиолдоод байж байгаа ийм хүмүүс байгаа. Гэтэ өнөөдрийн сэдвийн дагуу бид нар өнөөдөр бас юуны талаар ярьдаг юм гэхээр та энэ зүйлээ бити ганцаараа тэгэрээ. Бити бас нуугаараа бити дүр хэсгэрээ. Магадгүй биш үү? Энэ бол маш том ийм хүүхдээ бас хайрлаж байгаа гэж хэлбэр байж магадгүй. Хэцүү байгаа бол хүүхдүүдтэй ч гэсэн энэндээ яг үннээр нь харагдаарай тий. Тэгээ яг нөгөө хүүхдтэйгээ магадгүй тийм хэцүү зүйлийг нуусаар явсан бол мэдээж бид нэр үр хүүхдүүдийн төлөө явдаг. Тэднэрт ийм зүйлийг сонсгоод яах вэ? Хөөхий шаналчин, зовчин гэж бодож л байгаа. Мэдээж бүгд л тэгж бодож байгаа. Гэхдээ ерөнхийдөө хүүхдүүд маань ийм нөхцөл байдалд хүн яах ёстой юм бэ гэдэг таныг хараад одоо сурж байгаа шүү дээ. Тэгэхээр та дүр хэсгэдээвэл та хүүхдээ бодсноосоо илүү нэг юм арай өөр зүйлийг бий болгоод байгаа юм шиг. Тийм учраас магадгүй яг тийм зүйл байгаа бол мэдээж байгаа. Эрентэй байгаа та тий. Яг хүүхдтэйгээ суугаад нөхцөл байдлаа ойлгохгүй гэж бодох юм шүү дээ. Бас ингэж ингэж гэдэг ч юм уу. Заавал хүүхд биш. Ах ихч, тэгээ аав ээж, эхнэр нөхөр эгийн хүмүүстээрээ ингээд одоо ялангуяа ирчүүдэд ийм буглаанууд бас их явж магадгүй. Яг нөгөө догсооны аав штэ ээж нь биш. Ингээд буглаад өөрөө ингээд үүрээд яваад идэг. Тэгэл дотроо нэг юм бодоод болгочноо гэж бодоод идэг. Тэгэхээр энэ бүх зүйлээ үнэхээр бид нар чинь нэг гэр бүл штэ. Бид нар биендээ хайртай штэ. Тийм учраас яг тэр зүйлийгээ одоо хуваалцаач. Том хүн шаналж болно штэ. Том хүн шаналж болно. Тийм учраас та бүхэн тэрийг ингээд хуваалцаач гэж хэлмээр юм. Улаанбаатарын өглөөгийн шууд залга утас маань 1146 104 5 гэсэн дугаар одоо утас нээлттэй байгаа. Та бидний яриан дундуур шууд таслаад ярмаар хэлмээр байгаа. Энэ бүх зүйлээ бас одоо хуваалцахыг хүсвэл залгаад ороод ирээрээ. Тэгээ магадгүй бидэнтэй хуваалцаарай. Энэ киноны хэсгийг санаж байгаа бол ярьсан ч болно. Үзег байсан ч гэсэн зүгээр сэдв бол энэ киногоо сэдв багхгүй юу. Тэгээ за яг өнөхөд шаналж гин үү тий. Тэгээ та хуваалцах юм бол үнэхээр хөнгөрнө. Тэр бүр дэлбэрэх гэлээс ер нь бол харин тэр ах нь ирэх мөчөд яг тэр дэлбэр нь гараад жинкнээсээ тэр гашуудл гарч тайвшир. Та сонсогч маань холбогдсон байна. Уужа. Байна уу? Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Хинтээ холбогдсон бэ? Би Эрдэнэнийг холбогдчихсан. Агимаа. Харин тийм байх шиг байх юм. Тийм байна. Агимаа манаас ямар кино вэ гэд бичээд асуусан байх шиг байсан шүү дээ, тий. Санснаа ер нь дурсамж 1988-ыг үзчихсэн үү? Үзэж байгаагүй юм байна. За тэгвэл яг сэдвтэйгээ холбоотойгоор бас дурсамжаасаа бидэнд хуваалцвал. Энэ нөгөө шаналлын талаар яриад байгаа юм тий. Тэгээд байх шиг байна. Та шаналлаа хэр нууж гин? Одоо нөө би ч өөрөө ингээд 5 хүүхэдтэй. Надаагаар ингээд талигдсан байгаа манай нөхөр ажилласаа жил аваад тэгээд сурсан байгаа. Тэгээд хүүхдүүдээ ингээд орхиод явахдаа ингээд шаналаад байгаа байхгүй. Тийм шүү дээ. Хөөрхөдөө. Гэтэ энэ нөгөө нэг кинотой холбоотой гэх юм бол нас орсон хүний
дараа шаналлах тэр шаналлын талаар ярих юм уу? Үгүй зүгээр. Бүх төрлийн л шанал алга. Гэтэ та тэрний талаар ярмаар байвал бас бас ярьж болно гэсэн үг. Яг тийм одоогоор юу байхгүй. За. Хүүхдүүдтэй ингээд орхиод явдаг одоо жоохон шаналлаад байгаа л та. Манай баг маань жоохон 10 сар мартаа болохоор. Тэгдэм аа шаналтай. Ээжүүд л ойлгоно. Тэгээд энийг ингээд харуулад орой ажиллаа таваад очихоор манай ингээд 6 нөхөр хүлээж байгаа байхгүй. Аа. Яа тэгвэл нөгөө олон жил гэрсуусны стресс мэн бүр ихтэй тарсан байгаа. Танай гэр бүлийн хүн ер нь бол яг кинон дээрээс харах юм бол нөгөө нэг нь аав нь яг шаналлаа жоохон нуугаад байгаа байхгүй юу? Тэгээд яг тэр шиг нэрчүүдийн нэг асуудал байна. Тэгэхээр яг тэрнтэй холбогдуулаад нөхрийгөө ч юм уу ингээд ер нь бол эрэгтэй эргэн тойронд байгаа ойр дотны хүнээ анзаархад яг нэг тиймэрхүү зүйл анзаарагддаггүй. Яг ингээд өөрөө ингээд хуваалцахгүй өөрөө үүрж яваад ингэж буглаад яваад байгаа юм шиг. Эрэгтэй хүн хитрхи дотогшоо байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Тийм тэрийг тэгээд нэр нь эхнэр нь сайн нээж өгдөг шүү дээ. Яаж нээж юм? Аюу тэгээд түлхүүрийн алдаа сорсон одоо. За танаа хүн жишээлбэл ямар түлхүүртэй? Ер нь өөрийн шин зан чанар их татгшин хүн л дээ. Маш татгшин хүн. Тэгээд би өөрөө ингээд одоо урлагийн хүн гэдгийг нээж өг. Надаас ах. Их асуулт асуух өөрөө. Их асуулт асуудаг уу? Асуулт асууна. Аха. Их сонсох уу бас? Хэцүү байгааг ингээд мэддэг би. Аа. Ингээд ажил ингээд амар хийгээд бүр ядраад ингээд юу яадаг байхгүй юу? Тэгэл ирэхээр нь ядарсан уу гэж асууна. Чиста сайн байсан шүү гэж маш их урамшуулна. Тэ үнийг нь урамшуулах зүгээр юм бэлээ. Тийм ээ хүүхэд чигшээ. Та наадах шин чухал шүү. Тоглоомчгүй. Урмаар тэтгэдэж штэ бас тий. Үг хэлэхээс гадна одоо нэг юу гэдэг чинь нэг сайхан хоёлаа нэг сайхан тэрвэрлэлтчий гэдэг ч юм уу. Иймэрхүү үүдлүүд жишээлбэл танаа гэр бүлд байдгүй. Кофе шоп орж явчихсан. За. Яг тэр орон байгаа гаргана хүүхдүүдэд орхиол. Баярлалаа Агима. Бидэнтэй бас гоё зүйлүүдийг, гоё нууц жаруудыг хуваалцсанд баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоцгоё. Хамтаагаарай. За тэгье. За тэгье. Баярлалаа баяртай. Баяртай. За. Холбогдож орж ирж байгаа сонсогчдоо би баяртай гэж явуулмааргүй юм байна. Тийм Угаасаа баяртай биш юм чинь. Тий. Тийм шүү дээ. Тий. Юу гэмээр юм бэ? Тий. Сонсчий гэдэг юм уу? Юу гэдэг тий. Үргэлжлүүлээ сонсчий юм уу? гэдэг юм уу тий. Уцаар биш өөрөө сонсож гэдэг юм уу? Тиймэрхүү байдлаар үргэлжлэх юм байна. За одоо үргэлжлүүлье. Кино руугаа оръё. Кино руугаа ороход миний яг нэг бас нэг хэлэх гээд байгаа зүйл гэвэл яг мэдээж оргил тэр хэсэг дээр гардгаас гадна киноны яг төгсгөл хэсэг дээр нь гардаг нь миний яг ярих гэдэг оргил хэсэг баггүй юу? Өнөөдөр миний яг бодож гаргаж ирсэн зүйл санаа утгач гэсэндээ яг тэнд оршиж байгаа гэсэн үг. Тэнд юу болдог вэ гэхээр нилээн хэдэн жилийн өмнө 5-6 настай байхдаа 5-6 бишээ бүр 4 настай байхдаа 3-4 настай байхдаа ээжийг алдсан 18 настай залуу. Оо тийштэй. Тий. За энэ бол юу ягаараа кино үзээгүй ч гэсэндээ та зүгээр нүдэндээ төсөөлөд бодоорой. Тий. За ингээд 3-4 наснда балчир наснда ээжийг алдсан 18 настай хүү байгаа. Дөнгөж саяхан манай хоёрын ярьсан 40 гарччихсан. За тэгсэн хэрнээ өчигдөр уржигдэрхэн ижигээ алдсан томоо эр хүн хоёр зэрэгцээд сууж идэг байхгүй юу? Тэгээ зэрэгцээд сууж агаад мэдээж өчигдөр уржигдэрхэн алдсан учраас маш их шаналлалтай байгаа. Тэр томоо залуугийн хувьд бол гэтээ тэр залуу бол хамаг юм ингээл эргэлт гаргах үедээ гаргаал хүн болгон тэр хүнийг ойлгож байгаа. Гэтэл жоохондоо ээжигээ алдсан юм чинь бас
ээжигээ ч сайн мэдгүй байгаа даа гэдэг бодол эргэн тойрны хүмүүст нь байдаг байхгүй. Дээрээс нь нэмээд наад хүн чинь өөрөө амар алдартай хүн болчихдог тийм. Алдартай даан тоглодог. Ухаантай хүүхэд гэж үнэлэгддэг буюу бүр маш хэрсүү өнтер гэдэг айгүй үнэлэгддэг тийм. Бээр суурьтай гэж үнэлэгддэг тийм хүүхэд байгаа байхгүй. Тэгэхээр томоо сэтгэгддэг хүүхэд л гэж бас томчууд нь бодож байгаа. Тэг гэдэг. Тэг. За тэгээд энэ хоёр хоорондоо уулзаж таарна. За мэдээж эмгэнэл илэрхийлээд очиж чадаагүй дуулчлаарай гэл ингээл бас хөөрхөн яриа өрнө. Догсооны аавд очиж. Тийм аавтайгаа яг ингээд үүдэнд сууж таарж байгаа. За тэр хоёр бол би хэлсэн шүү дээ тий. Кино үзээгүй ч гэсэндээ ойлгомжтой. Нэг нь 18 настай, нэг нь 40 гарсан. За хоёулаа ээжигээ алдсан. За хугацааны хувьд бол нэг нь өчигдөр орж идэрхэн, нэг нь бүр нэлээд багтаа алдсан. Өөрөө бараг мдээгүй байгаа. Мэдээ ороогүй байсан үе гэсэн үг шүү дээ. За тэгээд тэр хооронд танд айгүй хэцүү байгаа ах та гэж асуудیں۔ Ахаасаа. Мэдээж хэцүү байлгүй яхав дээ. Үгсэн ч амьдч хамгийн их очихыг хүсдэг хүн бол ээж гэж хариулдаг аахгүй юу? За тэгэнгүүт тэр томоо залуу нь 18 настай хүүгээс асуудیں۔ Чи өөрөө ээжигээ хизээ хамгийн их сандаг вэ гэдэг. Хэсэг хугацаанд чимээгүй болж хүн нүдэндээ нулимс тэгээд хариулдیں۔ Тэр нь юу гэж хариулдаг гэхээ өдөр болгон гэж хариулдаг. Ганц ч минут, ганц ч секунд ээжигээ ботоогүй гэж байгаагүй учраас түүнийг харуулдаг. Түүгээр юу гэж харуулдаг вэ гэхээр хитрхи хэрсүү гэж бодсон ч гэсэндээ хүүхдэрээ л байдаг ээжигээ сандаг. Томоо хүн болсон ч гэсэн хүүхдүүд нь том болсон ч гэсэндээ тэр том хүн ч гэсэндээ ээжигээ сандаг байхгүй. Тийм учраас шаналлд нас гэж үгүй. Хин шаналдаг гэдгийг энэ кинонд тодоос тод харуулсан хэсэг гэж би яг энэ хэсгийг нь зүүрлж хардаг. Тийм. Тэр нь бол нандин гэсэн үг гэдэг шүү дээ. Тийм уусаа. Хүнийг ингээ бий болгож байгаа, бүрдүүлж байгаа энэ нандин энэ зүйлүүд дотор харамсалтай ч гэх юм уу, юу гэж хэлмээр юм бэ? Бас юм хэцүү зүйлүүд ингээд бас байх юм. Хэрвээ яг энэ хэцүү зүйлгүйгээр ингээд дандаа сайхан махан байх юм бол хүний амьдрал яг амтгүй юм шиг. Тэгэхээр яг энэ хэцүү энэ хагцал зовлон ч гэсэндээ яг амтыг утга учирыг үн цэнийг улам л илүү хорцолж идэг. Тэрнээс ямар нэг юмны төгсгөл одоо цөхрөл ч юм уу биш те. Харин илүү их өчигдрөөс илүү өнөөдрийн хайрлах шалтгаан бий байх те. Тэр бүх зүйлүүдэд ингээд оролцож идэг. Тэгэхээр тийм учраас үнэхээр одоо хүн болгонд л нэг ийм зүйлүүд байгаа. Тэгээ одоо нэгэнт ээжийн тухай одоо ярьсан юм чинь би сонсогчдыгаа яг энэ дээр ингээд үйлдэлтэй ямар нэгэн байдлаар ингээд нэгдэх юм бол яг өнөөдөр ярьсан зүйлийг тогтож үлдэнэ. Хэрвээ та зүгээр сонсоод өнгөрөх юм бол зүгээр л нэг сайхан мэдрэмж сайхан ярьж шүү гэ бид гурыг харна. Бид нар тэгтээ өнөөдөр энийг яах гэж хийж байгаа юм бэ? Та таныг яг тань руу хандж байгаа. Таныг ингээд яг энэ зүйлд нэгдээсэй гэж бодож байгаа юм тий. Тийм учраас та одоо магадгүй нэг үйлдэлтэй нэг уйчмаар санагдана. Facebook-ийн лайв стримийн доор тэ ээжтэй хайртай шүү гэж бичдэг ч юм уу. Эсвэл аавдаа хайртай шүү гэдэг ч юм уу те. Эсвэл үр хүүхдүүдтэй хайртай ч гэдэг ч юм уу. Яг энэ цаг мөчид одоо магадгүй жоохон хэцүү байж магадгүй. Ойр дотны хүмүүс одоо холдсон ч юм уу тэр хүмүүс одоо байлаа гэж бодоход заавал аав ээж инээ тэрээгээд нэр ус хэлээд байхгүй. Зүгээр хэдүүлээ бас харъя. Хичнээн хүн амьдралд нь байхгүй байгаа хүмүүсээ бас ингээд энэ цаг мөчид бас ингээд дурсж байгаа бол тэр хүмүүс бол зүгээр хайртай шүү гэд ямар нэгэн нэргүүгээр бас бичээсэй гэж бас бодож байна те. Дурсан санах, дурсагдах хичнээн сайхан гэж бас заримдаа дурсаж санах жаргалтай хорон мөчөө бодож нулимс туслуулах ч гэсэндээ хүний амьдралд байдаг л нэг яг хоолоор бодох юм бол амтлагч шиг. Тийм учраас тэгжээч хоол амттай болж байгаа юм шиг мэдэрч одоо гайгүй. Яа тийм үү. Би чамайг бүр яг бариад байгаа юм шиг санагдав. Яг өөрийгөө контролдод сурцсан л да. Заримдаа сураагүй зан гаргаад байдаг болохоос энэ кино үзэж хахад надад нэг хоёр юм ерөөсөө ингэ бодогдоод болоогүй. Тэгээ тэрийг хуваалцмаар санагдаад. Нөгөө ээжээс дүүр орохоос өмнө уул нь хуваалцаа гэж бодоод арай л амжихгүй явсаар дард нь орчлоо. Нэг нь болохоор нэг ингэдэг байхгүй юу нөгөө ерөн Солонгос Монгол хоёрын ингээд нэг юм ажил явдлын одоо зан үйл жоохон төстэй юмнууд байна л да. Ингээд нэг юм бөөнөрөө буужигнадаг те. Манайх бас нэг манайх чи би ч ээжээс хоёулах нь аахгүй ээж аваасаа хоёулах нь. Тэгээ би доороо ганц дүүтэй. Тэгээ айлын том. Тэгээ яг аавын ажил явдал бол ингээл хөдөө мөдрөөс хүмүүсээ буужигнаал нэг хэд хоног завгүй. Тэгэл нэг сатаарчдсан юм байлээ штэ хүн. Тэгээд нэг ингээд яахчгүй. Юу ч бодохгүй сүртэй бодохгүй. Тэгэл яг ажил явдал дууслаа. Ингээл
бүгд яваал ингээд амар эвгүй болд юм бэл. Ингээд яг гуруулахнаа байснаа мэдрээл юу дөрвөн хүний нэг нь алга болчихно гэдэг чи ямар амар орон зай вэ гэдэг мэдрэмж аваал. Сэтгэл хоосрол ингээд яг тэр үед л яг ингээд тогсооны аав шиг бүр ингээд асгарт юм бэл. Би яг аавыг нөгөө яг өнгөрөх тэр мэдээг сонсоход би ерөөсөө тэгэж амар асгартлаа ойлаагүй байхгүй. Тэгснэ яг тэр орой дүүтэйгээ битээр хоёлаа галтгоондоо суудсан хоол ихгээ сууж байхдаа л битээр нэх уйлал тэрвэрлдэж үлээ. Битээр яг тэр үед ойр тэгээгүй байсныг жилэх үү. Битээр нэх уйлал тэрвэрлдэл. Тэгэл яг энэ мөч айгүй хэцүү юм билээ. Тэгээ манайхан ч гэсэн жоох анзааруул их зүгээр юм билээ. Манай хадам аав өнгөрөхөд эхнэр өвтөр гэрэлж яг амжаагүй байсан. Яг гэрлэхээс жилийн өмнө өнгөрсөн байхгүй. Тэгэхэд манай аав айгүй зоригтой их сони юм хийсэн надад. Чи тэдний дэр нь очиод нэг ганц орхонотох гэд намайг бүр яг ажил явдал нь дуусснаас хойш 2-3 хоног тэднийхээ ингээд намайг бүр ингээд хүчээр оруулаадсан байхгүй. Тэгээ би тухайд бол ойлгоогүй. Тэгээ сүүлд нь ингээд аавын яг тэр хэлсэн ямар чухал байсан гэдгийг мэдгэж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр ингээд нэг юм хань хэрэгтэй байт юм лээ хүнд. Нэг юм зүгээр л хажууд нь байх аюу чухал байгаа байхгүй. Тэ. Тэгэл яг нэг тийм яг нэг ийм имзэг үеүүдийг яг анзаараад хажууд нь байж чаддаг бол тэ. Одоо төрөний манай агимаг хэлдэг шиг нөхрийнхөө нэг ийм юунд ингээ бугалдаг те юунд ингээ хямардгийг ингээ ойлгох гэдэг бол бас нэг хайрын дараагийн төвшний юм шүү. Энийг нь олж мэдээд энд нь гоё ингээд үр дүнтэй аргуудтай те гоё байвал гоё юм уу л гэж бодсон би. Манай Эрка би бас тэгж бодоо. Эркаас яг нэг найз нөхдөд ч юм янз янзын юм дээр яг хүмүүст хэрэгтэй үедэр нэг ингээд байдаг. Байж лээд тийм оршчлээ тэгдэж штэ. Тийм сайхан их хичээдэг дээ. За сонсогчдын комментиг хүргэе. Яг тэр шаналж байгааг нь мэдрээд хин нэгэн хүн нэх сайхан тэрчхвэл уйлаа сайхан болчдөг доо гэсэн байна. Тэрэл тас хүчтэй шүү те. За тэгээ манай Эрка манай ээжигийн меншн хийгээд хайртай даа ээжтэй гэсэн байна. Хайртай шүү. Бүх хайртай хүмүүстэй хайртай шүү гэсэн бол Жагаабаатар ээжтэй очиж амжихгүй л явах юм да. Миний галзуу улаан фэн ээжтэй хайртай шүү. Хүн бас таныхаа галзуу улаан фэн шүү гэд ээжигээ меншн хийсэн байна. Бидний ярилцах хугацаа дуусаж байна. 3 хорон яг онцгой бичмээр энэ хэн блэ энэ Мико хэн блэ? Мино. За Мино маань нэг зүйлийг яг сайхан чин сэтгэлээс хандж байна. Яг эн чинь л Улаанбаатарын өглөөний амт шүү дээ. Яг. Энэ үгс үгэх юм бол одоо яг энэ нэвтрүүлэгт ингээд итгэл маш гоё бий болж байгаа. Энэ үгс үгэхээ зөв би ёстой шаналлын хатан штэ. Гэхдээ тэрийгэ энэдэр нутгаа гэсэн. Нээ хөрхидөө. Тий. Ер нь л ингэх гээд идэг шүү. Би бас адилхан болгонд орох бах ер нь. Их олон юмн дээр тий харуулахаас жоохон цааргалаад идэм байна ер нь. Ийм үг байдаг штэ. Хамгийн их инээж байгаа хүний ард хамгийн их шаналж байгаа хүн байдгаа гэж. Тийм үү? Тийм ийм үг гэдэг. Тэгэхээр магадгүй хүн шаналлаа нугаад хэдэн ч насны байсан хамаагүй шаналлаа нугаад гаднаа юу ч болоогүй юм шиг дүрсгдэг. Тэгж ярих юм бол хамгийн аз жаргалтай хүн хамгийн сүүлийн сонголтыг хийсэн тохиолдлууд байдаг. Тийм учраас шаналлаа ил гаргаж байгаарэ. Хин нэгэнд хэлж байгаарэ. Тэврмээр байвал бүр тэврүүлмээр байвал тэврээд өгөөч гэд хин нэгнээс хүсэж байгаарэ. Загна. Хүсэмжилж байгаарэ. Гэхдээ бид нар одоо би тэврүүлмээр байна. Бидэрт нэг гэхдээ ийм анзаарч байна. Нэг ийм монголчууд нэг ийм баяр хөөр юуг нэг хуваалцахаас илүү нэг ийм шаналлыг айгу хуваалцаж сурсан ард юм шиг санагдаад байхгүй юу? Ийм хүний зовлонг хуваалцахтай айгу сайн. Одоо ажил явдал мавдалд бол манайхан чинь айгу хоол молоосон гэж зорж морж очдөг. 20 найранд бол тэгэл нэг тийм. Гэдэг штэ. Өнөөдрийн Улаанбаатарын өглөөний за эхний болон бол одоо Reply 1988 дурсамж 1988 кино яриаггүй. Гэхдээ тэн дээр үндэслэн маш сэтвдэж явж байгаа. Яг анзаардах боловч маш чухал зүйлийг хөндөж байгаа. Мэдээж асар олон зүйлийг ярмаар идэг. Би бүр ам загтнаад идэг. Гэхдээ хазаардаг. Яг нэг зүйлийг ингээд ярьдаг. Тэрнээс энэ киноноос 20 30 маш олон зүйлүүдийг одоо ярьж болно. Гэхдээ та бүхэн биднэртээ нэг сигнал нэг явъя гэж хүсэх юм бол та одоо яг энэ киног 7 бүх сангуудад байгаа. Бүх кино сангуудад байгаа. 7 хоногт нэг удаа ярьж байгаа. Одоо бид нар өнөөдөр 20 дугаар ангиас
Яг тэр одоо гол оргил хэсгийг нь ярьлаа. Та 3 дугаар ангийг үзээрэй. Тэгээ гой цуг орж ирээд те. Тэр мэдрэмжээ хуваалцаад тэгсэлж усч чинь те. Тийм учраас одоо яг энэ цаг мөчид дараагийн болон руугаа хэдүүлээ шилжээ. За дараагийн болон бол үнэхээр галзуу та бүхний маань дуртай сайхан болон байна. Комментиг хүргэчээ. Ягаад гэвэл нөгөө бас хүсэжсэн комментүүд учраас ээждээ очиж амжаагүй явандаа хайртай шүү ээждээ баярлаа ээжээ гэ даваа сүрэн баяр маань бичсэн байна. Заамаасаа агийн маань ээжигээ меншн хийгээд ээждээ ганц үнэн хайртай шүү гэсэн байна. За тэгээд бидэндээ хамтаагаад баярлалаа. Хидүүлээ дараагийн болон руу. Дараагийн болон руу шилжихээс өмнө нэг чухал үйл ажиллагаа бид нар явуулдаг байгаа. Шилждэггүй тий. Өмнө нь дандаа юм бөгөөмө багтаачдаг. Бид нар явах ёстой энэ. Зүрхээр асан штэ. Зүрхээр асахгүй болохгүй. Тэгэхээр энэ цагаан мөчид өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгохын тулд бүх хайртай хүмүүстэй хайрын тухаглан зарлаж зүрхээ асаацгаая. Манай гэр бүлийн радио 1045 гэсэн Facebook-ийн лайв стримийн дор одоо зүрх асаах энэ давалгааг эхлүүлж байна. Хэрвээ та энийг зүрх реакшнд орох юм бол та бас 7 хоногийн эцэст те манай гэр бүлийн радиогоос өгж байгаа гайхалтай сайхан бэлгийн эзэн болох бас боломжтой. Тэгээд та одоо таны нэр яг орж ирээ таны одоо тэр шалгаруултанд оролцоод ингэж явах болно шүү. За хэдүүлээ хамтдаа реакшн хэсгээс. Тэгээ зүрхээ асаагаад булан руугаа шилжиж. За тэгээ за 1 2 3 давлгаа явсан. Oh. Дээрээс доороос зүг. За ингээд дараагийн болон руугаа шилжицгээе. До ре ми. За энд хүрээд өнөөдрийн дурсамжийг дуусгая. Гэхдээ та бидний дурсамж дуусаагүй. Дурсамж 1988. Цагийн майсаар хөвөрсөн онжидүүдийн дурсамж тадраа. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг гэр бүлийн радио. Надад нэг гоё шүлэг байт юм аа. Дуу болгочвол гоё те. Биш наач одоо easy болсон шүү дээ хөө. Яаж? Юу доорой мигээр ороод болоо. Улаанбаатарын өглөөгийн до ре ми. Радио 104.5 84.5 долгион дээр та яг энэ цаг мөчид долгионод харуулсан сонсож байна. 3W1045 цэгийн вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээс бидэнтэй хамтдаа байна. Харин үзэхээр Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэд хэрэлэр бичээд манай пэйжтэй дүрстэйгэр хамт байгаа сонсогчтанд баярлалаа. Улаанбаатарын өглөө үргэлжилж байна. Yes. За энэ Эрка энэ комментиг би бүр ингэж яахгүй. Хүмүүс ингэж гой зүрх даасан зүрхний яг зүрх явуулж байгаа байхгүй юу? Гэсэн чи Эрка юу явуулж ирэхэд яг нөө зүрхний зураг явуулаад. Харин тийм тэгээд зураг явуулаад. Энэ балер юм. Тэрийг бодоод би хараад эхэндээ би гаас энэ юу илэг бөөр вэ? Юу 5 цул вэ? Тийм юу хамаг эртнээ гаргаад тавьчихвал гэж бодсон чи аа. 5 цул чинь зүрх ордог үлөө. Орно штэ. За. Тий, цул хэрэгтэй юм. За цулын болов тэгээ болоо тий. За болж ийн. За ингээд шууд өнөөдрийн сэдвийг хэлхээсээ өмнө нэг зүйл хэлье. Юу вэ гэхээр өмнө нь манайх ээжийн тухай дуу зохиосон, аавын тухай дуу зохиосон. За анх удаа сонсож байгаа сонсогч танд дөрвийг танилцуулъя. Тэр нь ямар утга учиртай вэ гэх юм бол бид хамтдаа одоо дуу зохионо. За нэг сэдв өгнө. За тэр сэдвтэй холбоотойгоор ямар танд одоо юу мэдрүүлдэг, юу төрүүлдэг гэдгийг та комент хэсэгт бичнэ. Тэгхийн тулд гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичээд хайгаад орж ирж байгаарэ. За тэгээд биччих оронд тэр үгээр нь за эндээс бол мэдээж жанрыг нь бас хамтдаа ярилцаж шийдэ. Эхлээд жанрыг нь бас шийджээ тий. Жанрыг нь ярилцаж шийдээд тухайн дууны ая бүтэн. За ингээд албан ёсны зохиогчийн эрхтэйгээр та шүлгийг бичснээр аяын зохиосноор бид хамтдаа нэгэн дууг бол бүтээж байгаа. Өмнөх 2 дууг авмаар байна гэсэн маш олон сонсогчийн хүсэлт байгаа. Өмнөх 2 дууг авахын тулд за тун удахгүй авах боломж нээгдэн. Тэр нь юу вэ гэхлээр эхлээд бид ээжийн тухай дууг зохиож ирсэн учраас ээжийн тухай дуундаа зориулж клип хийх гэж байгаа. Энийг манай хөтлөгч маань мдэг байгаа.
За клип хийхдээ юу хийх вэ? Яах вэ гэх юм бол ээжийн тухай дуун дээр хамтдаа бид зохиосон учраас ээжтэйгээ авахгүйсэн эсвэл хүүхдүүдтэйгээ авахгүйсэн гоё зурагнуудаа манай радиогийн пэйж рүү илгээгээд өгөөрэй. Яг Мессенжер хэсэгт нь ингэснээр тэр зургаар бүтсэн дуу маань пэйж дээр нийтлэгдэнэ. Тэндээс та шеэр хийж бусдад түгээгээрэй. Тэгэхээр тун удахгүй дуугаа бид Одоо ингийн гэсэн үг шүү дээ. Ээжээр зохиос айхтар нөгөө рок дуун дээр ээжийн зурагнууд явна гэсэн үг. Таны ээжийн зурагнууд. явуулаад тэгээ яг тэрвээ клип бүтэн гэсэн үг. За эн чинь бүр балаг. Аав дээр бол жишээлбэл Аавын зураг авахулсан зургуудаа, аавынхаа зургуудыг явуул. Энэ лангийн баасан гаригийн доороо ми дээр бид задлах болно. Тийм учраас түүнээс өмнө та бүхэн зураг явуулж амжаарай. Хэрэг зураг явуулахгүй бид нар өөрсдийнхөө зургийг хийсээр л авах болно. Тийш үү. Яг үнэ. Ой хүмүүс чинь ингээ за дараа олъё гэд мартчихдаг шүү. Тийм. Яг одоо юу? Ямааны мах халуун дээрээ баггүй юу? Хүн болгоны утсан дээр ээжийнхэн зураг байж л байгаа. Байж л байгаа. Тийм учраас ингээд ерөөсө хойшин тавихгүйгээр яг чат руу манай гэр бүлийн радиогийн пэйжний одоо мессенжер хэсэг рүү нь мессенжер хэсэг рүү нь явуулаад байгаараа. Тэгээд таны та дуугаа зохиосон, та оролцсон, шүлгэнд оролцсон тий. За тэнгуүтээ бас бүр клипийн та бүтээлсэн. Таны бүтээл таны Facebook дээр очно гэсэн. Гал. За одоо өнөөдрийн сэдвийг хэлье. За манайхаа өнөөдрийн сэдв шүү заяа. Хэрвээ уг нь сэргэлэн хүн болвол дээр нь сэдв нь бичээтэй байгаа. Анзаараагүй юм шиг байна манайхан. Өнөөдрийн сэдв бол сэрүүлэг. Сэрүүлэг. Бүр шал өөр. Өнөөдөр аав ээжийг явуулсан заяа. Одоо жоохон уянгаас жоохон клип хийхин тулд яах юм? Сэрүүлэг нийл сэрүүлгнүүдийн зураг явуулна. Өөрсдөө цагны зургуудыг явуулах юм. Тэг нь хэдэн цагт сэрдэг вэ гэдэг сэрүүлэгний зураг явуулна. Хэдэн цагт сэрдэг вэ гэдэг сэрүүлгнүүд нь явуулна. Зураг нь За яг тухайн үед клипнийхээ ямиг тухайн үедээ болъё. За та одоо битээс. Одоо үгийн л бодъё. Одоо үгийг бодъё. Тэгэхээр сэрүүлэг гэхээр танд юу бодогдож байна? Яг одоо комент хэсэг бичээрэй. Сэрүүлэгний онцлог шинж тэмдгүүдийг комент хэсэг дээр бичээд агараа. За одоо хэдүүлээ нөгөө мэдж байгаа хүмүүс нь ойлгож байгаа. Мэдээгүй хүмүүс гайхаад байгаа. За одоо За тайлбарлаж байгаараа. Одоо бол өөрөө тайлбарладаг бит хоёр ажиллаа яа. Би ганцаараа ярддаг үе маань хэлж байна. Тэ. Одоо тэгээд өөрөө юм шийдээрэй. За. Сэрүүлэг чанга дуутай. Сэрүүлэг чанга дуутай. За. Сэрүүлэг чанга дуутай. Амжилтын эхлэл. Амжилтын эхлэл. Сэр гинэ. Тухай дууны шүлгүүчтэй ингэж хэлэх шаардлага байхгүй өөрөө бас. За тэгээд анх удаа сонсож байгаа хүмүүс бас гайхаад байж магадгүй юу яриад байна. Одоо нэг дуу зохион гэдэг чи тим юм гэж үлгэр гэж юу байсан бэ гэж. Та тэгвэл бид нартай хамт байгаад хараарай. Бид нар яг үнэхээр тэр дууг гаргаж чадах нь ямар одоо та итгэхгүй байгаа бол итгэхгүй байх тусмаа бид нартай хамт байгаад үзээрэй. Тэгээ төгсгөл дээр нь үнэхээр тэгтээ та зүгээр байхгүйгээр юугаа санаа бодлоо сэрүүлэг гэж хэлэхээр зэрэг сэрүүлэгтэй холбогдуулсан ямар нэгэн онцгой тэгээд одоо санагдж байгаа танд яг сэрүүлэг юу санагддгийг онцлог шинжүүдийг нь одоо бичээрэй гэж одоо хэлмээр энэ комент хэсэг дээр. За бид нар тэр онцлог шинжүүдийг нь авж агаад тэрэн дээр нь тулгуурлаад эхлээд дууны шүлгийг нь зохионо. Дууны шүлгийг зохиосны дараа бид нар за одоо ая зохиогдно. За тэгээд дуулалтууд хийгдэнэ. Тэгээд ерөнхийдөө төгсгөл дээр нь бид нар хамтдаа буюу яг таны оролцоотой бүтээсэн таны одоо зохиогчийн эрхийг та хамтарч эзэмших тэр дууг хүлээж авах юм аа. За тэгээд өмнө нь оролцож ирсэн хүмүүс маань мэдж байгаа. Бид нар аавын тухай болон ээжийн тухай дуунуудыг бол зохиосон. За тэр дуунууд маань ээжийн дуу яхаараа сүүний үүнэр гэдэг юм намуухан уянгийн байх ёстой гэж зөрүүдэлж байгаад рок дуу хийсэн. Үнэхээр супер рок дуу болсон. Дараа нь бол аавын тухай дуу хийсэн. Аавын тухай дуу маань бол энэ жоохон pop жанрын рэптэй, үглээтэй тийм дууг бол бас хийсэн байгаа. Тэр аавын тухай дууны үг бол үнэхээр гайхалтай болсон. Энэ болгоныг яг Улаанбаатарын өглөөгийн сонсогч та бүхний оролцоотойгоор энэ дуу маань бүтсэн. Тэгээд өөрсдийнхөө санаануудыг нэр ингэхүү нэрээ зохиосон дуунуудынхаа хоёр дууны аль нэгийг сонсъё. Аль нэгийг нь баасан гарагт клипэнд бүтэх ээжийн тухай дуугаа сонсъё дэх. Ээжийн тухай дуугийн сонсохгүй. Бид нар ерөөсөө яг энэ цаг хугацаанд л ерөөсөө яг энэ бүх зүйлүүдийг шүлэгтэй нь хамт тантай хамтран хийгээд одоо хийгдсэн байгаа. Тэгэхээр анх удаа сонсож байгаа хүмүүс бас сонссон хүмүүс дахин нэгэн бид юу хийсчвэ? Би юу хийчвэ гэж асууж байгаа хүмүүс ээжийн тухай дууны 5 их баасан гарагт клипэн цацагдах нь биш хүмүүсээ. Тэр нөхөд та нарын
илгээсэн ээж нарынхаа зургуудыг илгээгээрэй. Хайртай, хамтдаа гоё те байгаа төрс өдрийнхэн ч юм уу. Тэр зургуудыг бид нэр гоё ингээ эвлүүлээд тэгээд энэ дуу маань бүр шинээр бүтээ зогсохгүй бүр клиптэй болох нэ. Гэр бүлийн радиогийн Улаанбаатарын өглөөг сонсдог сонсогчдын маань зүгээс те. За хэдүүлээ. Юу яа? Ээжийн тухай дууг ямар дуу болсон бэ гэдгийг хүлээн аван сонсох уу? Комент хэсгээр сонсъё гэд бас нэг уучлаарай бид нар энэ өөр юм хийж яхад нэг комент руу битгий ороод ээ. Өө тийш тий комент руу орохгүй. Та нар сэрүүлгийнхаа талаар бичээд байгаа аахгүй юу? Тийм байхад. Тэгвэл зүгээр шууд уг дууг сонсъё. Ганцаар ингэж ярина гэдэг чи ээдтэй нэрээ. Тий. За яа. Окей, за хэдүүл хамтдаа бидний хамтдаа бүтээсэн ээж минь химээх рок дууг хамтдаа үлээ авч сонсгоё. Yeah. Гэрийг үлдэг нар гинэн намайг түшдэг гар шилдэг эмэгтэй та минь сүдэрч гэрэл асаадаг Нязон би шодон нүгтэй надад үнэн килдэг хүн нэргүй багш та минь намайг хүн болдосон үнэн бэлдээ ээж минь миний ертөнц эмчиг намайг ангадаг үрзүүлэн уян сэтгэлэн өдөр бүр намайг дэврээдэг хамгийн сайн найз та минь хисэд миний тал зогсдог харин таны хүчээр харанхуйг би давтдаг Халамжтай зөөлөн харц тань хайраар намайг дулаацуулдан энэрэнгүй тэр сэтгэл тань энгүй ихийг мэдрүүлэн заримдаа марч юм шиг зүв зам руу түлхдэг болохоо ганган бастан төрхтэй гайхалтай харагддаг шүү тамин хөрхөн нэмсэглэл тань хүнд өдрийг минь мартуулан миний фэн тамин мөрөөдөлт минь идгэдэг зоргаан чүүн хамгийн их сэтгэлийн тэтэр хажууд минь үргэлж барьдаг хартэж минь та миний бүх юм шүү Chicken chicken jam Chicken chicken jam Chicken chicken jam Chicken 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 jam Chicken chicken jam За энэ гайхалтай дууны клипэнд та өөрийнхөө ээжийн гой дүр зургийг оруулъя гэж хүсэх юм бол та гэр бүлийн радиогийн Facebook пэйжний мессенжер хэсэглөө зургуудаа илгээцгээгээрэй. За тэгээд бид нэр энэ баасан гарагт одоо энэ зургуудаар ялсан энэ клипийг та бүхэнд хүргэх нэ. Энэ бас өстой супер гоё презент тийм ээ. За манай хоёр одоо мэрэгжлийн ур чадвараа харуулад гайхалтай шүлгийг одоо гаргасан байна. Энэ сэрүүлгээний талаар. Ер нь бол аав ээжийн талаар ярьсан учраас энэ удаад жоохон паузлаад тэгээд бас нэг өөр зүйлийг өглөөг эхлүүлэхэд шал хамаагүй юм тий. Чухал зүйлийн талаар дуу хийгээд үзвэл ямар эдэм бол гэж бодлоо. Аав ээжийн тухай дуу бол өчнөө байдаг ч сэрүүлгээний тухай дуу байдаггүй юм байна. Байд юм тий. Нэг ямар юмны чаг гэдэг яг манай дүү нэг баг жоохон бахта дуулж муулж байсан. Хүүхдүүдэд идэм болоо. Тэгээд нөгөө юу гэдэг штэ нэг арчлан намын дуу гэдэг штэ. Хонхны тэр чинь хонхны дуу. Сэрүүлэг сэрүүлэг биш шүү дээ. Бас тийм ээ тий. Сэрүүлэг дуугар сэрээ биш юм байна. Сэрээсэн гийг тэр чинь өөрөө сэрчиж өглөөний тухай. Автоо бид нэр сэрүүлгийнх өөрөө автомат тийм байна. Автомат сэрчиж байгаа. Одоо л тэр механик сэрэлт хийх гэдэг тийм. Одоо ингээд өөрөө төрүүлээ сэрлээ гэж бодоход гэрийнхнийгаа сэрэхийн тулд та нар яаж сэрээдэг вэ? Басаад үүдээ олдлаа өхрийн дуунаар сэрлээ босооч Манайх бол гол яг өрөөнүүдийн гол нэг яг нэг юм том гэрэл өгдөг байхгүй. Тэрийг асаангууд бүх өрөөлөө гэрэл нэвчдэг. Гэрлэр сэрээдэг байна. Шууд гэрэл асаагаал. Заяа шүлгээ уншаарай. За шүлгээг нь явъя. Тэр хоорондоос жанрын талаар манайхан ямар төрөл жанраар вэ? Клипэнд. Хамаагүй. Ер нь бол явуул
Одоо нөгөө нэг даваа тал нь юу вэ гэхлээр чи одоо юу шүү. Хүнээсээ шалтгаалаад хэрэг цөөн бахан бол таны ээжийн зургийг их олон орно. Яг. Ер нь бол олондоо нэг 3 хавцаал орох байх шүү бас. Дээдл нь 3 юм бэ? Дээдл нь 3 шүү. За. За тэгээд 3 зураг явуулчих юм бол 3 зурагч ихлээд оюулчвал орох магадлал өндөр болох гэдэг шүү дээ. Тий. За. Сэрүүлэгний талаар шүлгээс хамтдаа сонсцгоё. За тэгээ дөнгөж сая бүтсэн. Яг сонсогч таны оролцоотоо, таны санаа өгсөн, таны үгнүүд орсон. За дөнгөж сая гарсан манай хоёр маань мэрэгжлийн өндөр ур чадвараар бүтсэн сэрүүлэг химээх бидний хамтран бүтээсэн шүлгийг, дууны шүлгийг эхлээд хүлээн аван сонсцгоё. За та сонсъё. Өглөө бүр сэрүүлэг хангинаж өнгөлөг амьдралын хүч мэдрүүлнэ. Намайг дуудана зөөлөнч чанга сэр гэж чихэнд шивнэн. Дуун хэцүү сонсох дургу гэвч дараа нь үрэн агуу. Зоригтой хүнд сэрүүлэг замыг нь төрүүлж нээж өгнө. Сэр сэрүүлэг дуугарна сэрээрээ болжмор минь. Сэр ирч хүч авч сэргэлэн амьдрал руу алхъя. Сэрүүлэгчи бусдаас төрүүлдэг. Сэргэлэн болчмор нойрыг дарагч. Би жижигч дуун чанга бидний ирээдүг чи сэрээдэг. Тэмцэл эхлэн өглөө бүр тэнгэр шиг мөрөөдөл хүлээж байна. Залуу минь босоорой одоо заавал хийх зүйл чамайг дуудана. Сэр сэрүүлэг дуухарна. Сэрээрээ болчмор минь сэр эрч хүч авч сэргэлэн амьдрал руу хамтдаа алхъя. Сүүлд нь хамтдаа гэдэг юм. Хамтдаа гэж байна. Наад дууны чи жанрыг яг энэ ард явж байгаа шиг юм те. Cinematic. Каноны. Тэ амар energetic те одоо energetic cinematic те. Тийм их байдлаар яг каноны Optimus Prime гэдэг шиг те. Юу наад дээр бүр ингээ хол оруулж болдог бол тийм жанраар хийвэл яах вэ? Тэ хол нь арайхан ороог байна. За Optimus Prime гэх юм уу? За тэгээ бичээд явал. Optimus Prime. Сүртэй. Йоо би гэхдээ бас яг ийм сүртэй аяар сонсох юм бол өглөө сэрүүлэгнээсээ бас лайхал юм байна. Сэрүүлэг дуурах мөч. Сэрүүлэг бол орой дуурдаг байхгүй өглөө дуурдаг. Тэнгүүд яг энийг ингээл янгууд ингээл орноосоо ингээл баатарлаг сэрмэлж. Хүнжлөө. Тэгэл дэрээ бариад босох юм байна. Тэгэл нүдээ цог гал цогтоо гинтнэ. Төсөөлөж. Сэрүүлэг. За үзье. Яг өглөө тэгж гал цогтоо нээдгүү. Чадах уу? Энэ дууг сонсох юм бол чи чадах уу? Энэ дууг сонсох юм бол чадах юм уу те? За хари. Би тэгтээ айгу сөрөг юм явах болов гэсэн чинь айгу эрэг юм авчиж хүмүүсийн комент. Харин сэрүүлэг дээр би бас тийм нэг чииртэй мэртэй лайтай майтай гэх юм болов гэсэн чинь айгу тийм гоё. Гожмор минь босоорой. Гэхдээ ер нь хадаа Эрка дуун дээр нэг тийм нэг бас нэг сөрөг юм бас ордгоо те. Манайх нөгөө бичээд сурцсан учраас бас яаж бичгөө гэдгээс мэдээд байгаа байхгүй. Зохиолч та. Чөлөөт бичгч нар. Айгу. Бор ахтай санал нэг байна. Бор ах нэрээ ер нь альмаа авч орж ирсэн үү гэж миний асуугаад байгаа шүү. Бор ахын алим хайж. Би яг Миногийнхаа бичснийг хараалаа л да. Тэгээ би ягаад уншихгүй байгаагаа хэлчихье. Би нэг бойкот хийчих. За. Яг тэр миний нэрийг өөрчлөхөөс нааш би чиний явуулсан комментиг уншихгүй. Нөө хүсэмжит залуу малуугаар нь залуугаа бичээч. Бор хийж одоо амар сонио болно шүү дээ. За одоо тэгвэл дуун хувьслын явцад бэлэн болж байна уу? Тий, явж гин. Энэ араа нөгөө нэг манай ядам сүрэнтэй яг чинь тэр амьдрал чаг сэрүүлгээр сэр гэдэг үг гоё байсан. Гэхдээ энэ нөгөө нэг юу явцсан учраас ингээд яач. Өнөөдөртөө бол ингээд танихаас текст нь араас нь ирсэн гэсэн. Араас нь ирсэн. Тэр нөгөө бэлэн болгосны дараа ирсэн баггүй. Шүлэгний дараа ирсэн учраас дараагийн удаа бол зүгээр маш хурдан л ингээд бодож байгаа санаануудаа ингээд дээшлээд байгаа. Йоо та хоёр бүр яг тэр хүмүүсийн хэлсэн тэр комментуудад дээр санаанууд нь өстой яг гоё шүлгнүүд дээр яг үгүүгээр орсон биш үү? Тийм байна тий. Амарч гоё юм. Тий. Зэрлэг байна. Тий. Тэгвэл яг нөгөө нэг энэ ороогүй ч гэсэн бас өөр хэлсэн үгнүүд чинь дээр бичсэн үгнүүд чинь миний анзаарснаар орсон байл шүү. Орсон. Бүгд орсон байгаа шүү. За сэрүүлгэндээ босдог болмоор байна би гинэ. Яа гэм бол сэрүүлгнээс өмнө босчт юм бол яа гэм бол. Яа тийм бол магадгүй л энэ нэрээ. Гэтэ ер нь яа харахгүй зарим тохиолдолд сэрүүлгнээс өмнө босдог, зарим тохиолдолд сэрүүлэг тавьсан ч гэсэндээ тэрийгээ сонсдоггүй хэмэтчлэн маш олон зүйлүүд байгаа. За гой зургнууд ирсэн байна. Агимада маш их баярлалаа. Ээжийнхаа зургийг явуулсан байна.
За зурагнууд бол ирсэн байна. Яна манайхаа одоо клипний зурагнууд маань эхнээсээ яваад ихэлсэн. Тэгээд дүүрчих юм бол дахиад зураг авах боломжгүй болж байгаа шүү. Тийм учраас дараагийн аавын клипэнд ч юм уу орох боломжууд нь бол нээлттэй. За дуу болсон. Сонсоход билээ. Дуу болсон. Үгийг оруулмаа. Яа бүр сэтгэл Дуу догцоод. болсон. Наа чи нүг бүр синематик шүү дээ тий. Энэ синематик гэдэг нь бол сонсогч маань ойлгож байгаа. Киноны Айта. Киноны ай шиг гэсэн үг. Тий. Одоо ямар нэгэн pop юм уу тийм чиглэлийнх биш. Киноны ай одоо хөгжим шиг хөгжмөнтэй цоо шин дуу халцгаа дөнгөж сая бүтлээ. Улаанбаатарын өглөөгөөр. За ер нь бол нөгөө нэрэн дээр бас энд ярьсаар л би таныг бор гэж дууднаа гэсэн чинь цагаана болго гэд ядамсурын туяад өмөрч байх жишээ нь байна. Манай ажил дээр цагаана байдгийн. Байгаа штэ. Манай радиогийн ганган Би бүр энийг хэлээд байгааг мэдээд Давхцах гад байна. өнгө өөрчлөе. Ямар өнгөтэй болол өөрт чинь таалагдах. Өнгө ерөөсөө ярмааргүй байна. За. Нэг гоё тимтэй. өнгө мэрмээргүй тий. Хүсэмжит үү? Хүсэмжит залуу ч юм уу тий. Ой маяо. Бүтэн твээр нь хүсүүлэх гэдэг үү? Заавал тэрийгээ сонсомоор. Ингмээр байхгүй. Европын. Ете хэзээ байхгүй. Етэгц гэж дуудмаар байхгүй. Европ ТV-ийн хүсэмжит залуу шүү дээ. За тэгээд дуудчихсан бол бас амар л юм байна. Сэрүүлэг дуурснаас хойш 5 минутын дараа болсон ихээр цаг гарan болчтой юм а гинэ. Шинэ камнаас болж байгаа. Бид нар нөгөө нэг юун дээр том өрөн дээр эркапитер байраас солиос усан чинь эрка бор би цагаар гэдэг. Гү зүгээр үгүй тийм байгаагүй шүү. За ингээд дуугаас асуух юм байна. Бидний хамтын уран бүтээл сэрүүлэг дуу хамтдаа сайн нэг бодож байгаа. Ой тэр нэг хүү инээгээд ах юм. Коммент тасад коммент. Бара цагаан нэгээд. Цагаан нээж. Дуугаас сонсоход За дуугаас сонсоход бэлэн. Йой. За сонсогчд маань бэлэн бол коммент хэсэг дээр хэдүүлээ бас бэлдээ. Одоо сонсё гэдгээ бас бичээд давлгаалъя тий. Тэгээд бас яг энэ дээр бас нэг жоохон хэдүүлээ гоё нэг тийм гоё бид гурал яриад байгаа биш те. Биш эцтэй гэж те. Үргэлж итгэж ядаа те. Биш эцтэй бид гурал яриаггүй бид. Хүмүүсийн хүсээгүй юмыг бид гурав ингээл өөрөөсөө хөөрөө тэгээд авах үү те. Та нар хүсэхгүй бол хэрэггүй штэ. Тийм штэ. Дуул гарахын хувьд бол гарцсан. Тийм. Тэгсээ та нар хүсэхгүй бол сонсохгүй байж болно. Зүгээр бид гурав ингээл угаасаа нэвтрүүлэг дууслаа. Тий. Тэгээ битсэн чи гурлаа. Тий, одоогоор бол эрка бит хоёр л өөрсдөө битсэн бэ. Би дээр нь битсэн, хоёрын дээр би байгаа. Тийм байлээ. За тэгвэл бид гурал битсэн байна. За эдгээр маань сонсохгүй юм байна. За бэлж. Микрофон хай. Дуул гарцсан. Дуун бол гарцсан. Тий. Үнэхээр цоо шин дэлхий дээр цор ганц хамгийн сүүлийн үед Монгол улсад баг одоо зохиогдсон дуунаас хамгийн шинэн шүү. Тийм бах. Нэр штэ угаасаа өнөөдөр яг одоо угаасаа тийм штэ. Монгол улсын хамгийн шин дуу. Сүүлд гарсан. Тийм, Монгол улсын хамгийн шин дуу. За. Ганц нэг хүмүүс бичиж гинөө. Яг ганц нэгээр одоо яахгүй. Хүлээгээд дээ гинэ. Тэгээ тэр сэтгэлдээ бас бичээсэй. Хүлээж байгаа чи биднээс хамтаа хачмаар гэдгээ тий бас бичээсэй гэж бодоод байгаа байхгүй. За ингээд машиныхаа дууг чангалаад тий. Чигвчнийхаа дууг чангалаад тий. сэрүүлэг химээх цон шинхэн Монгол улсын отхон дууг сонсцгоо. Мэдээж дууны үг орсон байгаа шүү манайхаа. Дууны үг орсон байгаа шүү. Дуугаа хараад хамтдаа сонсоорой гинэ. Дуулаарай. Ээжийнхэн зургийг явуулчаад ирлээ гинэ хүмүүс. За. Ахаа. Юм нь тэр байна штэ. За Монгол улсын хамгийн шин дууг сонсоход та бүхэн хүсэж байгаа хүслээ бид мэддэгдээ чи. Бэлэн бид гурав яах вэ? Бишээ би дахиад зөндөө ирсэн шүү дээ. Тийм хүлээж ийн гэж зөндөө ирсэн. За бэлдээ 3 2 1 3 2 1 хүлээ ам сонсно сэрүүлэг. Сэрүүлэг хангинаж өнгөлөг амьдрал хүч мэдрүүлэн ямай додон зөдөн чанга сэрсэргэж чихэн ширэн дон хитсүү сонсох дургүй гівч дараа нүрэн нагоо зарлоготой хүнд сэрүүлэг заммигэн турууч нэж огно сэрүүлэг дуугарна Сэр сэрэ бочмар мэн
Боцмор Сэр ирч хүч авч сэргэлэн амьдрал руу сэрүүлэгч бусдаас төрүүлдэг сэргэлэн болж морнорыг дарагч Синематик шүү те. дуун чанга бидний рэдэг чисрэдэг тэмцэл хэлэн өглөбөр тэнгэр шиг мөрөөдөд хүдэж байна завгомын басар одоо завл хийх чамайг доодан Сэрүүлдэг дугарна. Цэргийн дуу юм шүү. Харин надад цэргийн мэдрэмж байна. Боцмор. Сэр ирч хүч авч сэргэлэн амьдрал руу хамтдаа Авторуда босоо. Гисаа. Урша. Цэргийн дуу юм. Энэ синематик бол биш байна. Тэг чи өөр давхар юмнууд өгсөн юм уу? Үгүй шүү дээ. Надад нэг Синематик санал. Ганцхан тэрийг сонгох хэрэгтэй. Надад нэг санал. Оо, тэгээгүй бол яг зөв. Чи алдсан байна. Үгүй энэ чи синематик, энержетик, энержетикийг хасчих. Yes. Тэгэхээр чин бас тэгэж орж ирээд ам шүү те. Энержетик гэхээр яг цэргийн дуу Харин шүү. дахиад өөрөөр сонсомоор байна. Аль цагаа хараадах юм. Өөр хөлбөрөөр сонсомоор байгаа хүн байна уу? Байна. Дахиад өөрөөр хэлбэрээр сонсомоор байна. Би одоо бүр ингэж хүслээ санагдчихлаа. илэрхийлье. Бүр ингэж Цаг бол биднэрт өөр хөлбөр Цэрэг шиг бол сонсоход жоохон дими юм. би цэрэг шиг дэмий байна. Тий. Өөрөөр, Цэрэг гэж ороогүй надад бол яг болох. цэрэг гэхээсээ илүү шүү дээ. Яг нэг юм дээр үүд шүү дээ. Та нар зах ямар байсныг мэдхүү. Нэг модон хашаан дотор байдаг шахгүй ингээд тэгдэг байсан. тэргүүний цагаан хоолоогоор ингээд хөгжим явдаг шахгүй. Яг зах дотор ингээд задгаа. Яг тэгээд тэр цагаан хоолоогоор явж байгаа яг тийм дууны юу лөө намайг авчиж шээ. Ер нь бол ийм дунд сэрлээ юу гэсэн комент орж ирж байна. Тийм үү? Зохиосон хүн маань. Тийм учраас дууг нь үгүй энэ синематик гэднэрээ болоод бүр ингээд нөгөө арай жоохон бүр цоглог моглог өөр хөлбөрөөр сонсё гэж хүмүүс одоо гэр бүлийн радиогийн 1000 бичлээ. Би одоо өөр хөлбөрөөр сонсомоор 1045 гэсэн юу лөө пэйжний доор одоо өөр сонсё байна. Зүгээр байна гэж чи те өөр сонсомоор байгаа хүн байна уу? Байн өчнөн байна шүү. Байн. Хүмүүс тэгвэл чамтай ижилхэн өсөлттэй байгаа юм байна. Тантай бас санал нийлж байна. Тэр нөгөө нэг цагаан хоолойны юутай яг хаа гинэ. Яг хаа зэрэг гэхээс илүү. Гэхдээ мэдгүй бол би тэр дэх үеийн хүн биш болохоор надад бол тийм цэрэг цагдаагийн дуу. Чи яг тэр үеийн захыг мэдгүй юу? Мэдгүй штэ. Энэ задгаа. Одоо шиг юм баг. Зүгээр л задгаа. Тэгэд бараа нэм англигдсан биш. Зүгээр бүгд хоорондоо хүссэн газараа ингээд шамбаарлж идэг. Ямар ч юм зам мам годон модон байхгүй. Зүгээр л бүгдээрээ шамбаарлцсан байдаг. Гэхдээ яг тийм зах мэднэ л дээ. Гэтэ тэрнгөр явдаг дуу ингэж надад ингэж сонсогдож байгаа юм шиг мэдрэмж байна. Дунууд яваад идэгсэн юм. Тийм үү? Тэрийг харин яг мэдгүй байгаа болохоор тэгээд авахгүй. Тэрнээс яг цагаан хоолоогоор ингээд дуу явдаг байсныг болоо санаж байна. Та нар давраад байгаа. Одоо ганцыг л явуул зөө. Юу гэнэ үү? Энэ синематик шүү зөө. Одоо ганц л явуул. Яг болоо. Энэ таалагдвал таалагдахгүй бол таалагдахгүй. Байн гинэ. Үгүй дутуу юу гэнэ үү? Юу? Үгүй дутуугаан гүцээ 40 жил эн чинь юу гэдэг юм дууны. Цагаан хоолоогоор дуулж байгаа юм шиг мэдрэгдэж байна гинэ. За байна л гэдэг нь ерөөсөө өөр. Ер нь бол өөрөөр нэг сонсомоор байна. За тэр өөрөөр сонсох мэдрэмжийг нь бас авмаар байна. Гэтэл минод жанр нь таарсан байна. Гоё юм гэсэн бэ. Тэгтээ бас энэ нөгөө нэг зах дээр удаан зогсож ирсэн хүмүүс ингэ дасчдаг байхгүй юм. Яг тэр дундаа гоё байна гэж. Би нөгөө нэг хальт ороод гардаг байсан хүмүүс учраас тий. Арга байна те. Арга байна. Би нөгөө дасаагүй гэ. Дасаа тэгээ тэр дуун амар юм дотн гоё бүр хит болчдөг байхгүй. Тэгтээ гоё шүү дээ. Өдөрт хичнээн ч удаа тавьдгийн тийм дуу тий. Тэнгүүдээ яг хит болгочдөг. Болж мархан минь гэдэг. Хей мэдээ гүцгийг тохиж байгаа шүү дээ. Наад тэр л хитрхийг ойлгох санагдаад байна. Нөгөө үг дутуугаа гүцээж биш юм биш үү? Зүгээр үг дутуу олсон байна гэсэн. Одоо бүр комент болгоно дуу болж харагдаг боллоо энд одоо бүр. За болсон. За босно. За синематик гэсэн чи бүр 3 минут болж шүү. За синематик энэ буюу яг киноны аян л орж ирж байгаа юм байна. Аян сүртэй бод таарж байгаа юм байна те. Тэг н. Тийм төсөөлсөн чи сая юу вэ? Марсны аян. Тэгвэл
Илүү дутуу үгүй шууд оруулъя. За цагтаа багтаж оруулах учраас Эрка. За байж гараа. Нөгөө би яг нөгөө найруулагч руу явуулж байна. За найруулагч маань өнөөдөр манай интернет бас жоохон сэр гээгүй байна. Сэргээгүй байна. Сэрэг байна уу? За бэлэн болсон. За өнөөдөр чи бүр 22-ын дууг цааш. За одоо түрүүний дуу бол шин дуу байха болсон. Фейл болсон. Фейл. Тэр чинь бодвол хуучин. Үгүй Монгол улсын шин дуу байсан. Байсан. Дөнгөж цай дахиад шин Монгол улсын тэрнээс шин дуу. Хамгийн шин дуу гарч ирлээ. Тэрнээс шин дуу. Өмнөх дуунаас шин дуу камтаа сонсгоо. Компьютер дээр юм ингээ бичгээр зэрэг ингээ эдитлэхээр одоо яг энэ жигнэн шүү гэ өөртөө хэлээд байдаг шүү. Тоягч энэ юу шүү? Энэ сэрүүлгэний дуу бас биш шүү. Энүүгээр сэрэхгүй шүү. Синематик бол бүр сэрэхгүй. Сэрэхгүй. Зорилго сэрэх биш. Сэрүүлгэнийг магтан дуулсан. Яг тэр л واخхой. Сэрүүлэг мэн гэж бахархсан. Бахархсан, омогшсон. Хаяа нэг сэрүүлгийг та санаад байвал энэ дууг бас бодоод яг үнэ. За ингээд хамтдаа сэрүүлгийг сонсцгаая. Яа. Гэрлийг унтраа. Өглөөбөр сэрүүлэг хангинаж өнгөлөг амьдралын хүч мэдрүүлэн намайг дуудан зөөлөнч чанга сэр гэж чихэнд шивнэн сонсох дургүй гэвч дараа нүрэн нагоо зорилготой хүн сэрүүлэг замган төрүүлж нэж өгнө Гэр бүлийн радиогийн сонсогч болон хамт олонны бүтээлээр бүтсэн сэрүүлэг дуу хамтдаа сонсон. Би дахиад өөрөө Домос киноны дуу юу? Би бүр рок мог хипхоп моп доол сонсомоор санагдаад. Гэтэ уучлаарай. Одоо л өнгөрсөн. Бандгсан гэсэн. Гэтэ сая синематикаас шууд хасаал рок мог хипхоп өөр жанраар шууд цоглог жанраар оруулах хэрэгтэй. Одоо өнгөрсөн. Өмнөхөө ингэж яачаад ерөөсөө энэ сэрүүлэг синематик хоёроосоо хоорондоо авцахгүй. Ямар ч юм аа. Яагаад ч авцахгүй. Холбоос алга. Хүнд рок мок болох юм уу? Тийм. Яг хаяа нэг фейлд штэ. Манай хөгжмийн зохиолч, дуу зохиогч нар чинь чанга Би бүр ингээд царайгаар хичнээн дэмжих гээ. Бүр чи бүр ингээд тоглолт хийгээд байгаа. Үхэн дээр
Сэр божмор орсон чинь тэвхтэй болчлоо бас. Харин Сэр божмор гэж хэрэг. харин Инээд бүр явчих юм. За ингээ миний хоёр талд сууж байгаа хоёр бор божмор маань дуунда хит орсон байна Тэгсэн гэдгийг бас сонсогч маань бичиж байна. Тэгээд дуу ч гэсэндээ танд таалагдсан гэдгийг итгэхтэй. ингэж юу н ойр дэмиг ингээ хүчилж ингэж Гэтэ бид хүчилж дэмжиж ингэж яасан. түрүү Эркагийн хэлсэн дуу болгон бүтсэн түүх нь амжилттай болж исэн удаа болоод байхгүй штэ. Тийм учраас дараагийн удаа хамтдаа дараагийн дууг амжилттай болгох гэж бас Тэгэхээр хэдүүлээ. дуун доо штэ нэг юм ойлголаа. Царай ерөөсөө хамаагүй юм. Тийштэй. Агуулга их чухал юм байна. Тийм бэ. Тий. Зүгээр сэрүүлэг энтергээ те. Тэгээд ийм божмор оруулчихаар яаж ай дивсээ те. Яаж уянгалаад нэмэргүй юм бэ? Тэгэхээр зохиолчд маань яагаад тэр дууг хөвчлэн бас ингээд бодит зүйл дээр тулгуурладаг байсан бэ гэдгийг бас ойлгомжтой л энэ. Дараагийн удаа Бас бүгдөө сэрүүлэгний дуу хийж үзээ за энэ биш юм байна гэж бодсон. дараагийн өдөр бүгдөө ирэх хоёр дахь өдөр бүгдөө ингийн. Богигийн үүдний чулуу гэдэг тийм чулуутай дуу зохиошоо. Нутгийн чулуу. Нутгийн чулуу. За баярлалаа ингээд. Бэлдэндээ. Радиогийн 1-р студид Эрка, Заяа, Богийн найруулагч Мисугийн хамтдаа Улаанбаатарын өглөөг танд хүргэлээ. Болжмрууд минь өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл 88 66 10 45 дугаар таны өмнө нээлттэй байгаа. Та бидэнтэй холбогдож бизнесээ өргөжүүлэн дэлгэрүүлээрэй. Дэлгэрүүлээрэй. Ингээд хамтдаа урайгаа хэлцгээе. 1 2 3 өнөөдрийг өчигдрөө сайхан бодлоо. Улаанбаатарын өглөө. Хамтдаа сонсогч та бүхэнд маш их баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээ. Маргааш 9 цаг 5 минутаас уулзсан шүү. маргааш яг цагтаа бас Улаанбаатар өглөө 7 цаг 15 минутаас уулзъя. Яг тийм. Мөн биз дээ. Яг зөв. Аха. Яа. За ямар өвдөө? Би ийм амархан гэж бодоогүй. Ястай гоё юм аа. Улаанбаатарын өглөөгийн доорэ ми гэж. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио